일기암탄을 파고진 결승 대지수지 기계 산악체성 Монгол улсын боловсролыг суулжийн нийгмийн ажлын дараагийн төлөвийн энэ хамт олонд нийслэлийн зөвшөөрөл хордын иргэн ханы хэлхэс мөн нийслэлийн зөвшөөрлөөс одоо кадастрыг хийя. 가지 없어도 그렇죠. 타원 근처인 어여포대상 어떤 메테리얼 인버터가 인위력선에 속한 톱치 그 단수도 계신 자 너희들 만약 일주일부터 몽골도시에 모두 선택 적어진 이지멜 생활성 단품 진주도화 대기에 적어진 어떤 서로 몽골도시에 적어진 어떤 박사 니금 호텔 주의들의 적어서 Teknik başlarına olacak. Önerilen ana ilişkiler Mongol'un mediksin ilgili tergum şartın baş nimdarca tartışılıyor. Ilgili açısından bakımı da daran kalkın. İn adamın ilgili hamtran çıkıyor. 자, 일본이 알았던 약속도 좀 야가 도착할 수 없는 백신 이 약속도 이 어떤 약속인 내버려두니까 민계승도 이런 하이란도 몽골로서 신임수 호의 같았으나 몽골인 어떤 악스승 낙사도요 악스가 호서 약생기지 인기주스 민계승도 나이 선악에 갱패되어다 이런 하이란이 내두어서 나라로 진임 음수 호의 같았으나 몽골도 악스가 호서 되었지 신임의 핵사 볼때 되었으나 자, 이 진임의 핵사 볼때 다른 가운데가 우리가 앞으로 백시아 갈 때 도스마도 앞에 암작도 도스 어느들 단어로도 바꾸고 그랬다고 아역도도 사람이 듣고 와만 만나 아무도 야자고에 단어된 아외 그때에 국제된 아외에서 나서신 받은 이 소단 받으라 그 시간이 있었다 복수니까 또 복들에 같이 하죠 되게 더 만나고서도 또 어떤 것도 하리스카 하도와 서해 노동설 이루어지는데 사도로 또 다시 그렇게 쉽게 갔음 민대승동 이런 하이런 민승 호대가 각자 가락슨 토어도 배두고 했던 것 어떤 그랬더니 마침 모스크바 통하고 붙어간 아메리카 양쪽으로 붙어간 조 받아서 마음조 dursun 이놈 만나 먹었다 또 이나 주된 같은 급수된 같은 뭐든지만 기승치 만나 내기네 어떻게 그래 다루다가 뭐또 기획되고 앞시에 어떤 혹시 대를 가져도 벌써 다 봤다 이렇게 몽골도스인 유린키드시미들의 허이름을 알고 어이름 서로 나쁜 정도가 갈색하고 쇼 다르치 되기는 어떻게 남조도 더들들 사로 돈쓰니 돈보다 어떻게 어떻게 매를 붙이기 알았지만 자, 이 매를 붙여 나가다 인도도 어느들 소주가 쇼 다르치 돌아다니는데 도크터 사로된 거가 되는지 싸웠다가 어른 클래스 민화육성군, 오단 마트라서 민화육성군이 쇼다르치 되기라고 하는 박시되기 밀시대 어떤 서로때 올지 밀시나 운이 들었을 아이는 니들 학 돌고도 묵 사세다는 걸 이렇게 온다는 걸 갖다 쇼다르치 되기라고 하는 어떤 돈이 되기로 가라가는 가다 몽골도스 이렇게 되시 사장 못하지 tom 더우지간 디신 인 더우지간 그냥 외국어다 시신 이 교육들은 이 쇼다르치를 일일이 하고도 홀스를 말이지. 몽골도스 이렇게 받아 하습니다. 야가 되는 홀스를 교육 쪽인데 기회도 어떤 더 교육에 나서다 일긴 교육에 나서다 지치네 일긴이 얘기하면서 소리하고 나가지. 이미 좋지만. 그래서 이 몇번 때마다 교육자가 저를 어느들었다 교육자가 나오는 소도만 몽골인 앞서서 홀스를 다시는 맞춤을 주죠. 일긴이 박통 저주시 함경보다 텍스트도 인 쇼다르치의 위너스타의 말이지. 인기적으로 담력은 어떡할 줄만. 자, 응급 사이에 드론지하고 그렇게 오시된 시댐들에서 야대나 소업사 비주가 원투라시오 나보다 나왔어있음. 인 야당고야 자동주대 나왔어도 이파고 한다니. 뭔가 도서형까지 다 서대 누구자들한 니끼리 흐름들어온 일에서 어떻게 보이는 거야? 자, 벌써 돌치가 오늘도 더 도스가 사서부터 인트라 정스택스인 도스가 했겠네. 이 하는 내전 대응 내다보야 자동주대 너무 유수훈 소타 나왔은 자동주대 유수훈 비오도 된다 또 일본이 아스타네 소타리 나왔을 것 같은 소타 같은 거
Тэгэхээр өнөөдөр манай боловсролын их сургуулийн багш нар оюутнууд санаачлаад энэ хэрэгслүүдийг хийж байгаа юм бол үнэхээр тайлбарлалтаа манай залуучуудыг илүү харахаа энэ нийгмийг цааш нь авчих энэ оюутнууд маань өнөөдөр энэ идэвхтэй ажиллаж байгаа юм бол бид нар гонёй баярлж байгаа маа. За ингээд манай хэрэгслүүдийг боловсролын их сургуулийн багш мэгмарцаач абе түрүү танилцуулга магсан байна. Манай шууд арчил хүрээлэний захирал доктор Саруу шууд арчил хүрээлэний ажиллагч аваа гэдэг одоо манай өнөөдрийн шууд арчил иргэний орчны чиглэлээр гол бодлого явуулдаг гол хөтөлбөр хэрэгжүүлдэг хүмүүс маань хүрэлцсэн байна. Ингээд нийслэл эзэн төлөвчдийн хугацааны ажлын албаны иргэний орчны хэлтсийн дарга Баттүршин энд төрье. За баярлалаа. Бүгдийн нэг хамтан айлтгая. Нийслэлийн иргэний танхимд оюутнуудтайгаа уулзах сайхан байна. Миний хувьд өнөөдөр сэтгэл хангалуун байна. Тэгэхээр иргэний оролцоо шууд авчих гэдэг энэ сэдв бол Монгол хүмүүст хамаатай ийм асуудал байна. Манай Монголын нийгмийн амьдрал ороо бусгаа эдрээ худлаа ихвэр олон түмний дургуутслыг төрүүлж байгаа үйл явдал цөөрөхгүй. Ялангуяа улс төрчдийн манай улс төрчдийн манай нийгмийн элитийн бие авч байгаа байдал хийж байгаа ажил төрөлтэй хандж байгаа хандлага тэр эрх мэдлийг захиран зарцуулж байгаа байдал бол олон түмний санаас тэр нийцгүй. Гэлээч гэсэн Монгол орны ардчлалын замаар урагшилж урагшилж байгаа гэж би боддог. Монгол орны хөгжлийн зам мөрийг нэгэнт сонгосон. Энэ бол ардчилсан нээлттэй нийгэм ийм хөшийн зам мөр байх болно. Энэ мэдээж тийм артаас хаадгүй шугуун даатсан зам биш гэдэг юм байна шүү дээ. Энэ бидний өмнө олон сорилт байна. Энэ бүх сорилтуудыг амжилттай давж туулахад энэ ардчлал ялангуяа шууд арч иргэний оролцоо хамгийн гол төлхөөрүүдийнх нь нэг. Энэ асуудлаар бид өнөөдөр энэ дуусч ярилцах гэж байна. Монгол Улсын ерөнхий захиргааны элбэг дөржийн санаачилгаа энэ шууд арч иргэний оролцоо хөгжүүлэх чиглэлийн эрхцэн шинжилгээний чиглэлд ажиллах юм ажлын хэсгийг авсан ба энэ ажлын хэсгээс гадаад дотоодын олон нийтлэлд хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бид энэ иргэний оролцооны тухай хуулийн төслийг боловсруулсан магадгүй энэ төслийн төслүүд одоо хуулийн төслүүд боловсруулалтын хашаатанд орж байгаа. Өнөөдөр энэ төслийн хамгийн анхны одоо энэ хуулийн төслийн хамгийн анхны хэлцүүлэг хийх гэж байна. Ингээд энэ ажил таамаг оюутан таамаг өөрсдөө одоо аюун бодлоо идэх санаачлагаа байжлаа болцож байгаа юм. Зөв зүйтэй зүйл байна. Би олон үг уншиж байхад очлыг бодож байна. Ер нь бол тэр иргэний ардчлал, иргэний нийгэм, иргэний захиргаа шууд ардчлал, иргэний оролцоо гэж яриад байгаа юм бол та нарын амьдрах ирээдүйн тухай бид өнөөдөр яриад байгаа юм, яриад байгаа гэдэг бүх залуучууд та нарын оюутнууд зөв ойлгож байгаа гэж ингээд хэцүүлгийн ажилд амжилт хүсье. Идэвхтэй оролцоогоо идэвхтэй оролцсон гэдэгтэй эзэх юм болдог. Ингээд оролцоогоо баярлалаа. Энэ хэлтүүлгийг манай боловсролын сургууль ер нь оюутнууд өөрийн санаагаар хийж байгаа. Өөрсдөө ихлээ боловсруулж багш нар нь өдөртөж ахаа богож ингэж хийж байгаа бол энэ иргэний оролцооны бас нэг идэвхтэй хэлбэр. Яагаад гэвэл энэ иргэний оролцооны энэ хууль нөлөөлөхгүй энэ одоо хууль боловсрол гарсны дараа үүний өршөнийг бүрдэхгүй тийм иргэн Монгол байхгүй маа. За ингээд үнэхээр хэлбэртэй оръё. Эхний хэлбэр иргэний оролцооны хуулийн үндэслэл зохицуулах харилцаа иргэний танхимын үүрэг оролцоо хэлийг одоо боловсруулсан байна. Монгол Улсын боловсролын сургуулийн нийгмийн ажил харгалзан төслийн
зөвлөх багш оюун эрдэнэ дээд жаргал илтгэгч нь нийгмийн ажлын 4-р курс аюултан ууган байна. Намайг хортын зоос ярьдаг Монгол Улсын боловсролын сургуулийн гүн хавцлах судлалын 3-р курс сурагчдаа за ингээд энэ үйлчлэлийн хүрээ нийгмийн ажлын ангийн оюутнууд болон гүн хавцлах судлалын оюутнуудын баг хамтран эхний ээлжинд орчихсон. Энэхүү хуулийн хамтлал хамаг хүрээ за зохицуулах харилцаа гэсэн танилцуулгыг тав хүргье. За тэгэхээр ерний оролцооны хуулийн маань зорилт нь бол Монгол улсад тийм эрх зүйн ёс, иргэдийн оролцоо, шууд арчлалын зарчимд тулгуурласан, за нийтийн нийгмийн харилцааг төлөвшүүлэх, за орон нутгийн түвшиндх иргэдийн оролцоог хангах, за иргэдийн хяналт болон иргэдийн тэр хөгжих эрх улс орон нутгийн түвшиндх иргэдийн тэр хөгжих эрх болон тогтвортой байдлыг хууль эрх зүйн түвшинд хангаж өгөх тийм үндсэн зорилттой байна. За энэхүү хуулийн маань хамаг хүрээлэх юм бол ерөнхийдөө Монгол улсын эрдэнэ өөрсдийнхөө оршин суугаар цэцгэрийн бүтээл дэвсгэрийн хүрээ өөрийн санал бодлоо оруулах, шийдвэр гаргахад нөлөөлөх, за мөн гаргасан шийдвэр хэмжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих зэрэгээр оролцсон. Харин Монгол улсын орон нутгийн болоод төрийн төв байгууллагууд нь за их мэдл бүхий дээр албан тушаалтнууд болоод иргэдийг мэдээлэлээр хангах, эрхтэй оролцох боломжийг нь олгох гэсэн үндсэн хамаг хүрээ бол энэ чиглэлд явж байгаа. За энэхүү хуулийн ерөнхийдөө Монгол улсын үндсэн хууль болон Монгол улсын бусад хууль тогтоомж эрх зүйн актуудтай зөрчигдөхгүй тэднэрт нийцсэн ийм хууль болж гарч байгаа. За энэхүү хуулийн хүрээ иргэний оролцоо гэж юуг тодорхойлж байгаа, иргэний танхим гэж юуг тодорхойлж байгаа гэхээр энэ дараа байдлаар харуулсан байна. За жишээлх юм бол иргэний оролцоо гэдэг бол нийтийн эрх ашигыг хөндлөн аливаа зүйлээр хамтын шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, за хяналт тавихад иргэд сайн дурын үндсэндээ чөлөөтэй оролцох энэ үйл явцыг бол иргэдийн оролцоо хэмээн энэхүү хуулиндаа томьёолж өгсөн байна. За дараа иргэний танхим гэдгийг иргэд өөр хоорондоо болон төрийн төв, за түүнчлэн орон нутгийн эсрэг захиргааны байгууллагуудтай холбогдох иргэдийн оролцооны албан ёсны цоон байгуулалттай бүтцийг бол иргэний танхим хэмээн хуулинд нэр томьёо зааж өгсөн байна. За энэхүү хуулийн харгаа зүйл бол иргэдийн оролцоонд баримтлах зарчмуудыг дараах байдлаар тусгаж өгсөн байна. За тухайлбал иргэдийн оролцоо ямар байх ёстой вэ гэдгийг за ямар ч байсан нэгдүгээр хууль эрх зүйн дээдсэн байх ёстой. За нийтийн эрх ашиг сонирхлыг хүндэтгэх дээдсэн. За мөн ачлалыг бол зэрэлсэн. За мөн тэр бусдыг аль зүүн боловсрол, нас хүс, эрүүл мэндийн байдлаар үйл явуулах. За мөн шийдвэр гаргах хэрэгжүүлэх төвшин иргэдийн хяналт тавих оролцоо эрхтгч нээлттэй хангах. За мөн урьдчилсан иргэдийн нийтийн хурал зөвлөгөө, иргэдийн оролцооны бүхэл үйл ажиллагаанд урьдчилсан мэдээлэл хангах. За хүний эрх нэр төр хувийн нууц татшгүй баталгааг хангах. Ил хад нээлттэй за харилцан хямдтай байх. За хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх хэсэг зарчмуудыг тодорхойлсон. За энэ хамгийн сүүлийн зарчим нь буюу Монгол улсын тусгай тогтнол бүтээл дэвсгэрийн аюул хөв байдал эрх ашигыг бол зөрчихгүй байх гэсэн зарчмуудыг тусгаж өгсөн байна. За бидний дараагийн асуулт бол иргэний танхимын тухай байна. За иргэний оролцооны хуулинд бол талбай бүрээр иргэний танхимын тухай тусгаж өгсөн. За тэгэхээр иргэний танхим маань өөрөө ямар зорилттой вэ гэхээр иргэний нийгмийн өрөг зүйн сэтгэл үнэмшлийн түгээний зөвлөх, за мөн иргэдийн эс санааны нэгдэл болон хамтын үйл ажиллагааг дэмжих. За энэ нь бол иргэний танхимын маань зорилго ашиж байгаамаа. За иргэний танхим маань ерөнхийдөө дараах чиглэлээр үйл ажиллагааг явуулж, дараах зорилгод хүрэхэд үйлчлэн, тухайлбал нэгдүгээр иргэдийн оролцоог хангах, хамтын шийдэл хүргэх, иргэний танхим бол тус нэмэр болно. За мөн харилцаа харилцаа мэдээлэл харилцаа иргэд хоорондоо уулзаж зөвшөөрөх тийм нээлттэй танхим байх нь. За мөн иргэдийн оролцооны боловсролыг дэмжих, иргэдэд зориулсан сургалт семинар буюу иргэд улс төрийн үйл хэрэг, нийгмийн амьдрал
оролцуулахаар сургалт семинар, боловсролын шин чанартай зүйлсийг явуулах дараагийн үйл ажиллагааг хийх зорилготой юм аа. За, иргэний танхимд ямар үйл ажиллагааг явуулж болохгүй юм бэ гэхээр иргэний танхимд хамгийн түрүүнд нам улстай холбоотой намын зохион байгуулалтын үйл ажиллагаа арга хэмжээг явуулахыг хориглоно. За, мөн дараа нь бол ажлын сохтуур болон мөрийтэй толгоом гэсэн хууль бус үйл ажиллагаануудыг иргэний танхимыг ашиглаж болохгүй. Тэрний дараа бол төлбөр тоглоо буюу төлбөртэй үйл ажиллагааг зохион байгуулалтыг иргэний танхимд хориглоно. За, мөн шашин шийдлэл буюу мөргөл зан үйлийн зүйлийг иргэний танхимд хийхийг хориглоно. За, хэн нэгэн албан тушаал гэх мэттэй иргэдийн тэгш оролцоо хангах боломжийг хааж боловч хязгаарлах тэр үйл ажиллагааг хориглоно. За, мөн бизнесчдийн мөрийтэй толгойн үйл ажиллагааг хориглоно. Харин иргэний танхимд тухайн орон нутгийн түвшинд шийдвэр гаргах, бодлого боловсруулах, нийт хэрэгцээ зориулсан нээлттэй сонсох, сургалт зохион байгуулах зэргээр бол ашигласан зүйлс нэр хэмээн хуулийн даатгасан байна. Хуулийн тусгасан байна. За, иргэний танхимын үйл ажиллагаанд бол дараа шаардлагууд нэгдсэн байна. Иргэний орон нутгийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэгш оролцуулах. За, мөн улс орон нутгийн аж амьдралыг дээшлүүлэх талаар мэдээлэл олж авах, тэрний эрхүүсвэр нь иргэний танхимд болж өгсөн байна. За, мөн иргэний санаа бодлыг илэрхийлэх, чөлөөт энгэр үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт энгэр нь байж өгнө. За, мөн сайн дурын үндсэндээ зохион байгуулах боломжийг олгох ёстой байна. За, иргэний танхимын үйл ажиллагаа бол ерөнхийдөө дараах зохион байгуулалт хэлбэрээр явуулна. Энэ нэгдүгээр нь төрөл бүрийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэх, за иргэд нийтийн хурдан бэлтгэх, зорилго бүх юм хэлэлцүүлэх. За, иргэдийн хөгжил боловсрол чиглэсэн сургалтын арга хэмжээ, иргэдийн дунд чөлөө цагаар зөв боловсрол өнгөрүүлэх, бусад арга хэмжээг зохион байгуулж болох юм байна. За, иргэний танхимыг хэлэлцүүлэх ерөнхийдөө асуудал оруулагч нь бол иргэн, төрийн болон төрийн бусад байгууллага, олон улсын байгууллагууд бол иргэний танхимыг хэлэлцүүлэх өөрийн гэсэн дэвшүүлж буй асуудал оруулж болно. За, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага, аж ахуйн нэгжүүд бол иргэний танхимыг хэлэлцүүлэхийг явуулах бүрэн эрхэм хуулийн төсөлд бол нээлттэй явуулсан байна. За, харин хэлэлцүүлэх асуудал оруулагч нь бол хэлэлцүүлэхийн хугацаа танилцуулах, өөрийнхөө танилцуулгыг бол ажлын 5 хоногийн өмнө иргэний танхимыг хадгалдаг бүхэн зүйтэй. За, иргэний танхимын тухайн хэлэлцүүлэхийг иргэний танхимын зарлал болон нийтийн зан мэдээний саналаар ард иргэд төсөөлөх хүмүүс түгэж хүрэх нь байна. За, тэгээд дараа нь бидний хуулинд оруулсан санал зөвлөмж юм байна гэснийг манай багшийн танилцуулна. Сайнаас хамгаалсан бизнесийн төрийн ерөнхийдөө нийслэлийн иргэний танхимын иргэдэд оролцооны хэрэгцээс зохион байгуулж байгаа энэ хуулийн төслийн хэлэлцүүлэлт ойрхон залрууд биднийг оролцуулж байгаа. Тэгээд санал бодлын хэлэлцүүлэлт байгаа иргэний танхимын талаархаа илэрхийлье. Тэгээд санал зөвлөмжөөр танилцуулъя. За, нэгдүгээр бүлгийн талбайд иргэдийн оролцооны баримтлал ерөнхийдөө энэ зарчмын дээр оюутан залуусын оролцоо илүү сайжруулах шаардлагатай. Энэ талаар илүү зүгээр үзсэн. Тэгээд мэдээлэл зас сурталчилгааны илүү хөө явуулах. За, тэгээд 3 дахь иргэдийн оролцооны 3-ийн иргэдийн оролцооны тухай Монгол улсын үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль иргэдийн танхимын төлөв орон нутгийн хэмжээнд гаргасан эрхтэн бусад ардуудаас хүснээ гэдгийг нийт улс орны хэмжээ гэж илүү өөрчлөлт илүү зүгээр гэж үзсэн байна. За, дараагийн нь төрийн нэгэн хоёрт нийтийн зан мэдээ гэж төрийн болон төв болон орон нутгийн засгийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага болон иргэдийн оролцоо нийтийн хэрэгсэлтэй холбоотой аливаа асуудал иргэд олон нийтийн зориулан гаргаж өгөх зан мэдээ мэдээллийг хэмжиж улсын нийтлэл гэж өөрчлөх шаардлагатай санал оруулж өгсөн байна. За, 4-ийн 6 иргэний танхим гэж өөр хоорондоо болон төрийн төв болон түүний нутгийн засгийн байгууллагуудтай холбогдох иргэдийн оролцооны яах вэ байгууллагын үзлийг энэ хавтад өөр хоорондоо харилцан ярилцах гэж нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай санагдсан.
16-гийн 7-гийн хэвлэх мэдээллийн ажилтнуудыг оролцуулах гэдэг үгийг өмнө нь өрн оролцуул илүү өрн оролцуулснаар одоо нөгөө хүмүүс оролцооны илүү нэмэгдэнэ гэж үзсэн байгаа. За тэгээ 16-гийн 7-гийн тавцаар хэвлэлийг бүтээгдэхүүн цаг хугацаанд зохион байгуулах гэдгийг ерөнхийдөө тоглосон гэж хэлбэл илүү хүн цаг хугацаанд нөгөө үүрэг хариуцлага хумсгалаад тэрний илүү хангаад хүлээж сайн оруулсан байгаа. За 16-гийн 14-гийн 4-р гурал хэрэгцүүлэх дарамтлагчийн зааварчилгааг дааж мөрдөх гэдгийг удирдлагчийн гэж өөрчлөлт зайлшгүй байгаа. За тэгээд ерөнхийдөө манай бодонд бол яг энэ хэсгээр гарсан хамгийн гол санаа маань ерөнхийдөө хуулийн заалт болгон дээр иргэд гэж оруулсан дээр Монгол Улсын хэмжээнд ерөнхийдөө иргэд нийтийн хурал, багийн хурал дээр бол ихэвчлэн ахмад настай хүмүүс, тийм хүмүүс дийлэнх хурыг эзлээд оюутан залуучуудын оролцоо их бага байдаг. Тийм учраас хуулийн заалтан дээр нэмэлтээр оюутан залуус заалт мэдээллийг түгээр оюутан залуусыг идэвхтэй оролцуулах гэсэн заалтыг нэмж өгвөл зүгээр юм болов уу гэж бодсон. За тэгээд нийтийн зам мэдээллийн самбар байрлуулах гэдэг дээр бол ерөнхийдөө манай багийн зөвшөөрж байгаа санаа гэх юм бол зам мэдээллийг нээлттэй хэлбэрээр олон хүнд хүргэх тийм боломж гэдгийг бол хуулиндаа оруулж өгөөд жишээлх юм бол тухайн нэг иргэд нийтийн хурал ч юм уу тэрний зам мэдээлэл нь оюутан залуучуудад ерөнхийдөө хүртээмжгүй гэх юм уу ерөнхийдөө очихгүй. Тийм учраас хуулийн заалтанд энийг бол нэмэлтээр оруулж өгвөл илүү зөв юм болов уу гэж манай багийн зөв ойлгосон байгаа. За анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн хэсэг нь нийтийн цаг мэдээлэл арга хэлбэрүүд гэсэн хэсэг байна. Монгол Улсын боловсрол их сургуулийн боловсрол улсын сургуулийн нийгмийн арга техникийн зөвлөх багш Жаргал сайхан туяач илтгэгчин Гэлман дөрөвдүгээр бүрсэн байна. Баярлалаа. За тэгээд нийтийн иргэний танхимын иргэний оролцооны хэлцээс зохион байгуулбал иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлд оюутан залуучуудын санал бодлыг тусгаж байгаа явдал талархал хэлэх хэрэгтэй байна. За манай болохоор 3 бүлгийг сонгож авсан ба тэр нь болохоор нийтийн зам мэдээж бид нар хамт багаараа бэлтгэсэн. Тэгээд багаар төлөвлөж тэгээд танилцуулж байна. За яг зөвхөн нийтийн зам мэдээний бүтээлчсэн байгаа. Нийтийн зам мэдээ нь болохоор үндсэн 6 бүтээлтэй. За эхнийх нь болохоор 8 дугаар буюу нийтийн зам мэдээ, 8-ын 3 нь болохоор нийтийн зам мэдээний төрөл, 8-ын 4 нь нийтийн зам мэдээг хүргэх хугацаа, 8-ын 5 нь нийтийн зам мэдээг хүргэх этгээд, 9-р зүйл нийтийн зам мэдээний самбар, 10-р зүйл нийтийн зам мэдээний санхүүжилт гэсэн 6 үндсэн бүтээлтэй байна. За 8-р зүйл нийтийн зам мэдээсийн төрийн төв болон олон нийтийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нийт, төрийн бус байгууллага болон иргэдийн оролцоо, нийтийн нэг ашигтай холбоотой аливаа асуудлаар иргэд олон нийтэд зориулан гаргаж өгөх зохих зам мэдээ мэдээллийг нийтийн зам мэдээ гэдэг байна. За 8-р нийтийн зам мэдээний төрөл гэсэн байгаа. За нийтийн зам мэдээний төрөл нь засгийн газрын түвшин, орон нутгийн, иргэний танхим, иргэд олон нийт, хууль хэрэгцээ, шилэн данс, төрийн үйлчлэгээ байгууллага, шуурхай зам мэдээ, бусад зам мэдээ мэдээлэл гэсэн юм олон зүйлтэй байдаг. За тэгээ нийтийн зам мэдээ нь болохоор шилэн данстай салшгүй холбоотой гэж авч үздэг байгаа. За 8-р бүлэг нь болохоор нийтийн зам мэдээг хүргэх хугацаа гэсэн байгаа. За иргэдийн нийтийн хуулийн дэд зураг заагаад бол 2-оос доош хөдөлгөөний өмнө нийтийн зам мэдээг хүргэх ёстой. За орон нутгийн шийдвэр гаргаснаас хойш ажлын 3 хоног зам мэдээг бас хүргэх ёстой. За шуурхай зам мэдээг цаагаар хугацаанд агуу маш түргэн шуурхай хүргэх ёстой. За бусад зам мэдээллийг ажлын 3 хоногийн дотор бүх нийтэд иргэдэд зам мэдээллийн хэлбэрээр түгэх ёстой гэсэн байгаа. За 8-5 нийтийн зам мэдээг хүргэх этгээд, за нийтийн зам мэдээллийг хүргэх этгээд нь иргэдийн нийтийн хурлын дарга, баг хорооны засаг дарга,
За тэгээд засаг даргын хамгийн газрын дараа дөрвөн чиглэлээр байгуулах тухайн үйл ажиллагааг явуулж байгаа байгууллага болон албан тушаалтай манайтай нийтийн зам мэдээлэл биднэрт хүргэх ёстой. За нийтийн зам мэдээний хэлбэр гэсэн байгаа. Нийтийн зам мэдээний хэлбэр нь радио, за сони хэлбэр сэтгүүр, зураг, за видео зураг буюу аман байгаа. За тэгээд мэдээж гар утас нийтийн зам мэдээний самбар, за захидал, за тэгээд мэдээж захин мэдээ нийтийн зам мэдээний биднэрт өдөр болгон өгөх ёстой. За энэ хуулийн схемийн 8 байгууллагаар нийтийн зам мэдээллийг тогтмол шинжилгээ байх бөгөөд өөрчлөлт орсон тухай бүрэн өмнөх мэдээлэл ахиулан хадгалах ёстой. Олон нийтэд хүргэж байгаа мэдээллийг заавал ахиулан хадгалах ёстой гэж үзсэн байна. За 8 нийтийн зам мэдээний нарийнчсан журмыг орон нутгийн үндсэн дүрмийн хүрээнд тухайн эрх бүхий ихэд боловсруулж бүрдүүлнэ. Апасуудын нийтийн зам мэдээний санхүүжилт гэсэн. За санхүүжилт нь болохоор энэ дөрвөн хэлбэрээр санхүүжилт байдаг. За орон нутгийн сангийн төслөв, за тэгээд хөгжлийн сангаас зам мэдээг хүргэх этгээд, за тэгээд сум зүргийн төсөл тусгалтсан сангаас нийтийн зам мэдээг санхүүжнэ. За түрүүчлийн хэлсэн нийтийн зам мэдээ нь шилэн насны тухай салшгүй холбоотой ёстой. За тэгээд шилэн насны тухайд хадгалдаг шилэн насны мэдээллийг хүргэх хэлбэр гэсэн маа. За 5-ын нь байгууллага нь шилэн насны мэдээллийг өөрийн захин хуудасаар хүргэх бөгөөд захин хуудас нь дараах шаардлагыг хангасан байна. 5-ын 1 шилэн насны бие даасан цэцтэй 5-ын 1-2 мэдээлэл татаж явах хэвлэх боломжтой байх. 5-ын 1-3 тодруулах өгөх албан тушаалтны утас захин хаягийг удаашруулсан байх. 5-ын 1-4 мэдээллийг тогтмол шинжилж байх. Өөрчлөлт орсон тухай өмнөх мэдээллийг захин хуудасны архив хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах хэвлэх боломжтой байх гэсэн дараах шаардлага хангасан байх ёстой. За манай багийн санал зөвлөмжийг танилцуулах веб-гуухаа судлалын техникийн оюутан Сараа болж байна. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө шууд санал зөвлөмжөндөө та бүхэнд танилцуулаа явуулъя. За бид бүхний санал зөвлөмж бол 8 цагаас энд бол санал зөвлөмж оруулах гэж тогтсон. За тэгээд энэ хамгийн гол ярилцаад санаанууд нь юу байсан бэ гэхээр энэ мэдээлэл хүргэж байгаа хүмүүс тэр зам мэдээ хамгийн гол нэг хөгжлийн бэрхшээлтэй ирдэг зам мэдээллийг яаж хүргэх вэ гэх асуултыг болгоны төсөл ерөнхийдөө бол тусуудаж өгөөгүй юм шиг санагдсан. Тэгээд энэ аваар ярилцаад бид нэр иргэдэд тухайн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тэр оролцоонд хэрхэн яаж оролцож мэдээлэл хэрхэн хүлээж авах вэ? Энэ хараа хэлбэрийг илүү бас тусгаж өгөх зохилтой юм шиг санагдсан. Тэгээд энэ нь болохоор тэгвэл тухайн тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг яаж хүргэх вэ гэхээр тухайн нөгөө шуудангийн хайрцгийг болон тухайн нөхцөл байдалд ингээд тохируулж байрлуулаад тухайн тэр тогтсон цаг хугацаанд тэр мэдээллийг ингэж хүлээж авдаг байдлаар бас байх зохилтой. Тэгээд хамгийн гол тэр зүйл нь хамгийн гол нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээлэлээр хангах бас оролцоод хангах талаас авч үзүүл нэлээд бас хэрэгтэй байгаа гэсэн санааг дэвшүүлж байгаа. За нөгөө талаас энэ зам мэдээг хүлээж авах цаг хугацааны хувьд одоо ямар байх вэ гэдэг талаар илүү тийм зам мэдээг хүлээж авдаг тогтсон цагтай байвал бас нэлээд хүртээмжтэй байх боломж нөгөө талаас илүү байх болов гэсэн үгнээс тухайн тэр зам мэдээг хүргэх сурталчилгаа буюу 8-5 заасны ингээд тухайн нөгөө зам мэдээний тогтсон цагтай байвал ямар вэ гэсэн саналыг бас дэвшүүлсэн. За тэгээд бас нэг зүйл нь одоо мэдээж сошиал медиа болон интернет хөгжиж байгаа. Тухайн орон нутгууд дээр нөгөө мэдээний сантай тийм мэдээний яг мэдээ хүргэдэг тийм цагийг бас тоолж өгөх нэлээд зөв байх болов мэдээлэл хүмүүст илүү хүртээмжтэй байх болов гэсэн санаануудыг ерөнхийдөө бол хэлэлцсэн байгаа. За баярлалаа. За дараагийн хэсэг нь
олон нийтийн санд асуудал сан трассахаа бодохтой хуулийн асуудлууд гэсэн хэлбэр Монгол Улсын боловсролын сургуулийн боловсролын сургуулийн нийгмийн ажлын аргачлалын танхим зөвлөх багш Тэнцвэн Шинбаяр илтгэвч дөрөвдүгээр хүрсэн оюутан Дулмаа Иргэдийн орцооны хуулийн тухай хэлцүүлэлт онцоор үзэн нийт эрдэмтэн судлаач багш нар нийт оюутнуудаа баярцан талархснаа илэрхийлье. Манай авсан намайг Монгол Улсын боловсролын сургуулийн боловсрол зөвлөлийн сургуулийн нийгмийн ажлын акцент цэцгээр байна. Би бол Монгол Улсын боловсролын сургуулийн нийгмийн ухааны сургуулийн нийгмийн ухааны багшийн гуравдугаар курсын оюутан Батбаяр байна. Манай авсан сэдв маань болохоор олон нийтийн санал асуулгаа санал болгох. Сэдвийн агуулга нь саналын хуудас санал болгохын асуултын олон нийтийн санал асуулга нь тодорхой асуудлаар иргэдийн баримтлалгүй байр суурь санаа бодлыг тодруулах зорилгоор иргэдийн дунд зохион байгуулж буй хандлт судалгааны үйл ажиллагааг хийсэн. Олон нийтийн санал зохион байгуулах эрх субъект нь Монгол Улсын их хурал, улсын хурал засгийн газар төрийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны аль байгууллага өөр санааг асуудлаар зохион байгуулах болно. Улсын хурал засгийн газар төрийн захиргааны төв байгууллагууд нь Монгол Улсын нийт иргэд хандсан орон нутгийн засаг захиргааны аль байгууллага нь өөр санааг асуудлаар зохион байгуулах болно. Энэ болохоор нутаг дэвсгэрийн хариалт хэрэгэд оршин суугч хамаарна. Орон нутгийн санал хураалт нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд хамаарах орон нутгийн аливаа асуудлаар хамтын шийдвэр гаргах зорилгоор тухайн орон нутгийн нийт иргэдийн дунд явуулах буй санал хураалтыг орон нутгийн санал хураалт гэж ойлгох болно. Орон нутгийн санал хураалтын төр хэлтэн эрүүл шууд шийдвэр гаргахын тулд зохион байгуулж буй хамтын шийдвэр гаргах санал хураалт орон нутгийн эрх бүхий байгууллага этгээдээр гарсан шийдвэрийг эргэн хянах зорилгоор зохион байгуулж буй санал хураалт. Орон нутгийн санал хураалтыг дараа зохион байгуулдаг санал хураалтын хуудасаар шуудангаар үүрэн хүчний богино хэлтийгээр иргэдийн нийтийн хурал цуглаагаар зохион байгуулж илэрхийлээ санал хураалт явуул юм тийм. Орон нутгийн санал хураалтыг зохион байгуулахад баримтлах зарчим иргэний нэр хаягийг саналын хуудсанд бүртгэхгүй гэх шигийн зарчим баримтлах санал хураалтанд хэнийг зардлан оруулахгүй саналаа өгөх хин ч саад учруулахгүй санал хураалтанд зохион байгуулах олон нийтэд их тул өөрийн бодол итгэл үнэмшлээр саналаа илэрхийлэх боломжтой зохион байгуулах ёстой. Орон нутгийн санал хураалтын эрхтэн сум дүүрэг баг хорооны орон нутгийн үндсэн дүрм болон иргэд өөрсдөө шууд хэрэгцэн баталж байгаар заасан бусад дүрм журмыг хэрэгцэн батлах, өөрчлөн найруулах, хүчингүй болгох, зохиолдол санал хураалтанд оролцох эрх бүхий иргэдээс иргэдийн 50-аас доош дурлав. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөлт нийтгэн татам болгох тохиолдолд санал хураалтанд оролцох эрх бүхий иргэдийн 50-аас доош дурлав. Орон нутгийн санал хураалтын хүчиндээ тооцсон оролцсон иргэдийн ердийн олонхын саналаар шийдвэрийг гаргана. Орон нутгийн санал хураалтын өмнө тухайн асуудлаар гаргасан эзэн шийдвэр болон иргэдийн санаачлалаар санал хураалт явуулах хүсэлтийг иргэдээс авах ёсоор хүлээн авснаас болж 3 хоногийн дотор зохих шийдвэрийг авах ёсоор гаргана. Бод айрах сум баг хорооны хэмжээнд санал хураалт явуулах тохиолдолд тус бүрээс сонгуулийн иргэдийн 10-аас доош буй тооны иргэд гараг зөвшөөрсөн. Бүх шатны засаг дарга өөрийн их мэдлийн асуудлаар орон нутгийн санал хураалт зохион байгуулалт талаар шийдвэр
гаргах хэлцүүл хийхдээ мөн 14 хоногийн өдөр хатан тухайн асуудлаар орон нутгийн санал хураах явуулах үүргийг зөвхөн шатны засаг дараа бүтээнэ. Санал хураалтын асуудлын томьёолол саналын хуудас наад хараа хэмжээнд баггүй хэмжээтэй цаасан дээр монгол хэлээр хэрэгжүүлсэн агуулга бичил хэлбэрийн хувьтай ойлгомжтой байна. Саналын хуудас шаардлагатай тохиолдолд тусгай нууцтай байж болно. Санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах санал хураалтын тухайд айрын нийслэл сум дөрөв баг орны санал хураалт зохион байгуулахаараа удирдсан зохион байгуулсан. Орнотын хэмжээнд олон нийтийн санал хураалт байгуулсан санал хураалтаа харааж байгуулсан. Энэ хорон засаг даргын хамгийн газар эрдийн төлөвлөсөн хурал эрдийн нийтийн хурал болон иргэдээс тэнцвэр хэмжээгээр 10-аас доош тооны гишүүдийн бүрэлдэхүүнээр байгуулагдсан ийм байгууллага бол олон нийтийн санал асуудлыг орон нийтийн хэмжээнд явуулах байна. За энэ байгууллага нь дараа санал хураалтын харааны гишүүдийн дундаас сонгогддог бөгөөд сонирхс энэ олон нийтийн санал асуудлыг сонирхож байгаа иргэдийг оролцуулах ийм ихтэй байгууллага байна. За санал хураалтын харааны эрхийг болоод дээр дурдсан аймаг дүүргийн эрдэнэ төлөвчдийн хуулинд хавьд болоод их хүүрийг нь заажсан байдаг. За тухайн бол харагдаа нутгийн эрдэнийн хүрээ санал асуудлыг зохион байгуулах нэгдсэн үйл ажиллагаа материалын баатар хангасан ийм эрхүүдийг болоод санал хураалтын хараа эзлдэг байна. За уг хуулинд болоод санал хураалтын харааны үүргийг тусгаж өгсөн байдаг. Ямар ч тоо хизээ хаана олон нийтийн санал асуудлыг зохион байгуулж байгаа вэ гэдгийг бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл 3 хоногийн өмнө мэдээлсэн байна. Тэгээд материалын баатар болоод хангасан байхын үүргийг болоод энэ үйл хатан хууль заасан бусад үүргүүдийг болоод олон нийтийн санал хураалтын хараа гэдэг байгууллага байна. За орон нутгийн хэмжээнд олон нийтийн санал асуудлыг хураах хороноос гадна энэ хорооны үйл ажиллагаанд хяналттай байгууллагууд байдаг. Энэ байгууллага ажиллагч буюу хяналтын хороо гэж нэртэй байна. За энэ байгууллага нь тав болон түүнээс доош хөгжинтэй байна. Иргэд болон эдийн нийгмийн байгууллагын төлөөлөлтөс болоод бүрдсэн байдаг юм онцлогтой байгууллага байна. За энэ орон нутгийн хэмжээнд олон нийтийн санал асуудлыг явуулж байгаа тохиолдолд тэр олон нийтийн санал асуудлын хороо буюу тэр байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа хяналтын хорооны эрхүүдийг бас энэ аймгийн сонгуулийн эрдэнэ төлөөлөл энгийн төлөөлөлтийн бодлын тухай хууль заасан эрхүүдийг бас эзлэх байна. Тухайд бол дахиад энэ хамгийн чухал эрхүүдийн хэм санал хураалтын төсөл гарсан тохиолдолд завхар гадуур тушаалт мэдээлэл даатгах ойлгон тэр санал хураалтын хорооны явуулж байгаа үйл ажиллагаа дуурайчдаг болох бусад арга хэрэгсэл баталгаажуулж авсан үедээ олон мэдээлэл гэсэн ийм эрхүүдийг бол энэ ажил буюу хяналтын хорооны хэрэглэдэг байна. За үүрүүдийн хувьд авах мэдээлэл 18 нас хүрсэн буюу эрчим хүн чадамжтай байна. Ажилчдын өмнөдөө хураалгаагүй буюу захааны турш гараагүй байна. Гарсан тохиолдолд захааны хариуцлага хүлээдэг үүрэг байна. Санал хураалт энэ орон нутгийн хэмжээнд олон нийтийн санал асуудлыг явуулахдаа 3 уштай явуулсан. Нэг нь бэлгийн тушаал, хоёр нь санал хураалтын тушаал, гурав нь ахаалын тушаал гэсэн ийм 3 уштай явуулсан. За энэ бол хамгийн ихэнх нь бэлгийн тушаал. Бэлгийн тушаалд яг гэхээр санал орон нутгийн хэмжээнд олон нийтийн санал асуудал явуулах ихтэй байгууллага байдаг. Олон нийтийн санал асуудлын хороо байгууллага материалын баазыг бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл одоо тэр олон нийтийн санал асуудлыг явуулах байгууллага бааз тэр ажилчдын байрлал бий болоод бүрдүүлж өгсөн байх шаардлагатай. Тэгээд хамгийн гол нь ямар асуудлаар хизээ хаана олон нийтийн санал асуудлыг явуулж байгаа вэ гэдгийг
3 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байж шаардлагатай байна. За санал хураалтын үе шат одоо ойлгомжтой ерөнхийдөө сонголттой ойлголцоо. Гэхдээ өөрчлөлт утгаараа арай өөр. 8-8-аас өдрийн 4 цаг хүртэл олон нийтийн санал хураалт аав. За 4-өөс хойш бол энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үр дүнгээр тайлбар ийм онцлогтой. Хамгийн гол нь санал хураалтын үе шат бол санал хураалтын хорооны дараагийн гараа үүсгэх гэхээр энэ бүхний арга зүйгээр олоохоор дараа нь бол энэ баталгаажуулах уушаа мөн адилхан санал хорооны дараагийн гараа үүсгэх дуусгах болоод баталгааж гэсэн энэ баталгаажуулах шийдвэр нь ажилчдын ажилтнууд хяналтын хорооны гаргасан дүгнэлтийг хасуулаад зөвхөн харьяах дэжтэй хөргүүлдэг байгаа. Ингээд баталгаажуулах үе шатны одоо ерөнхийдөө дуусдаг. Гэхдээ олон их хэмжээний олон нийтийн санал асуудлыг явуулахдаа явуулсан тохиолдолд энэ үр дүн буюу шийдвэр нь гасан үед энэ асуудлаа 2 жилийн хугацаанд хилцдэггүй байна. Манай хоёрын хувьд бишүүлж байгаа санаа гэх юм өсөх хурал засгийн газар захааны байгууллагууд яам олон нийтийн санал асуудлыг явуулж байгаа тохиолдолд Монгол улсын нийт иргэд авсан гэж заасан байгаа санал бишүүлсэн. За тухайн Монгол улсын нийт иргэд гэдэгтээ гадаадд оршин суугаа Монгол улсын иргэдийг бас хамруулаасаа болж байна. За хоёр гэх юм бол Улсын хурал засгийн газар тэр яамны харьяа байгууллагууд олон нийтийн санал асуудлыг явуулж байгаа тохиолдолд өөрөөр хамаарсан асуудлаа зохион байгуулна гэж байгаа нь бас учир тохиолдолтой болох гэж байна. Яг гэвэл өөрөөр хамаарсан гэхээр тухайн байгууллагын их ашиг дамгаалсан олон нийтийн санал асуудал явуулах магадлалтай байна гэж үзэж байгаа. За гол гэх юм бол олон нийтийн санал асуудал оролцогчдын нэгэн шалтгаан гарсан байна гэж байна. Тэгсэн хэрнээ энэ нэг хаяг утсыг нь авахгүй гэж байна. Энэ хоёр бол хоорондоо хангахгүй болов гэсэн ийм санал өгч байна. За хаадлаа байна. Найртай шатавайдаа Өөрчлөлт өөрсдийнхөө юу баталгаажуулах санал хураалт явуулна гэсэн энэ хуулийн зорилго биш ээ. За тэгээд хамгийн сүүлд нь хуулийн чинь ямар талтай вэ? Хэд 5-6 бүлэг байна. Тэгэхээр зэрэг энэ бүлгүүд бол бүгдээрээ нийлээд ерөнхийдөө иргэд шийдвэр гаргахыг намуудын энэ давгаалсан улс төрчдийн мөнгөтэй бүлэглэлийн давгаас асуудыг зав. Тэгээд дээрээс бас нэг асуудал байгаа. Жишээлбэл одоо Говийн аймаг байгаа шүү дээ. Одоо цогцолцгийн юу гэх юм бэ? Тинчээч уул уурхай тасгнууд бий болоод үндсэн оршин суугчдаас нь давцсан хүмүүстэй үндсэн оршин суугчдын асуудал бол хаяадж байгаа. Сумын дундуур нь зөвөр ерөөсөө уурхай машин давхиж өнгөрөөд нөгөө сумын иргэд цөөхөн байдаг. Уурхайд ирсэн хүмүүс нь үндсэн оршин суугчдаас нь 4-5 дахин давцсан байдаг тийм ээ. Энэ нөхцөлд яагаад гэсэн асуудал бас гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг иргэдийн оролцоо гэдэг маань дээрээс гарсан шийдвэрийг нэг хэлэлцээ за өгөх гэсэн хэрүүл биш. Бид нэр өөрсдөө шийдвэр гаргахын тулд энэ хууль бол гарсан шүү. Бид нар аль нэгэн нам юм улс төрийн бүлэглэлээс хараад босаа тийм ээ бид нэр оролцоод шийдвэр гаргая. За тэгээд иргэдийн нийтийн хуралдааны дэг гэдэг сонирхолтой доо. Жишээлбэл хурал гэдэг нэг дарга ирээс суудсан гэх ойлгомжтой байдаг. Бид нар бидний багийн хуралдаар очсон юм л да тэгээд ажилласан. Тэгсэн чинь багийн иргэдийн нийтийн дарга нь суудсан. Засаг дарга ингэж суудсан. Тэгээд ийм хоёр хуваагдсан. Энэ хэсэгт нь уяачд эднэр гэдэг атманаар суудсан, тийм ээ. Энэ хэсэгт нь ингэж нэг одоо манитэн суудсан. За тэгээд нөгөө төрчин асуудал ярьсан чинь уяачд ерөөсөө энэ хэдийгээ ярих байхгүй. Зүгээр л уяачд бол ханхаа зуучаад за одоо бид нар мэдэж байна. Өөрөөр хэлбэл ингэж хоол явдаг. Тэгээд нөгөө уяачд иргэдийн нийтийн бол тэгээд намын нөлөө бүхий нөхдүүд ингээ багийн амжилтыг авч яваад байгаа байхгүй. Энэ хурал бол хуралдааны дэгээр бид нар тусгай хөдлөх аргаар явуулъя гэсэн санаагаар оруулсан. Өөрөөр хэлбэл тэр бүлгүүдийг нэг дандаа давгаалдаг тоошгүй ярихгүй аль тухайн баг тийм ээ тухайн суманд орж байгаа иргэдийн нийгмийн маань иргэдийн бүлгүүд шүү дээ тийм ээ.
тэр бүлгүүд бүгдээрээ оролцож одоо оюутнууд ч гэсэн тэрэнд оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүлгүүдийн саналыг тусгаж шийдвэр гаргаж явъя гэсэн үгнээс энэ оролцооны хууль гэдэг бол гарсан юм тийм ээ. Тэгэхээр шууд арчлын хууль гэж хэлэх болно. Тэгэхээр түрүүний оюутны ярьсан тийм оюутнуудад мэдээ хүргэе, оюутнуудад яг энэ бол сонирхолтой санаа. Гэхдээ яг сумын төвшөнд энийг бол ари өөр утгаар оруулж болох байхаа. Одоо манай сумын иргэний бүлгүүд байгаа шүү дээ. Иргэний нийгэм гэх чинь жишээ дуяачтай хамаатан садны бүлэг байна тийм ээ. Одоо гаднаас ирсэн хүмүүс юу гэдгийг энэ бүлгүүдэд зориулж одоо мэдээлэл хүргэж гэдэг юм тусгай аргаар оруулах хэрэгтэй. Тэрнээс биш энэ бол яг бид нар үндэсний хэмжээнд биш олон нийтийн түвшинд асуудлаа шийдэх гэсэн зорилгоор энэ хуулийг гаргаж байгаа. Яг тэгэхээр одоохондоо хуулийг өөрөөр хувьсгал маягаар явуулчихад их хол хүлээж авах нь юу хэмээн цаг нь болсон. Маш их саад бэрхшээл тулж байгаа. Тэгээд энэ хуулийг жишээ нийгмийн зүгээс дэмжиж байнга яриа шаарддаг байх бол их хол дараа нь үзүүлээд батлах боломжтой. Тэгээд бид нар иргэдийнхээ хувьд өөрсдийнхөө хороо өөрийнхөө сум дүүр гэх юм уу тэрэн дээр эзэн болъё гэсэн санаа. Тэгээд та бүхэн жишээлбэл оюутнууд санаачлаг гадаад хамт хураалт явуулаад тухайн асуудал шийдвэрч болно шүү дээ. Нийслэлийн түвшинд оюутнуудад номын сан хэрэгтэй. Нийслэлийн түвшинд оюутнуудад тэгмээр гэх юм уу энэ хамт хураалтыг та нар явуулах эрх нь бол нэгэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр оюутан гэж тусгай заахаа орон та бүхэн иргэний нийгмийн нэг бүлэг гэдгээр явахгүй бол одоо нөгөө мачтад мэдээ хүргэхийн тиймээ маш их шаардлага болоо явж байна. Тэгээ хууль бол та биднэрт зэвсэг болохгүй шүү. Тэгээд улс төрийн нам юмнууд тодорхой мөнгөтэй бүлэг өнөөдөр улсын асуудлыг шийдэж байна. Энэ бол байж болохгүй тийм ээ. Тэгээд нөгөө Швейцарт ч яадаг шүү дээ. Эцэг яг хамгийн сүүлд хэлэхэд Швейцарт армийн санал асуудал бол арчлын намын сүс. Энд чинь юу шийдэх вэ гэхлээр зэрэг бид нар аль нэгэн улстай олон улсын гэрээ конвенцэд нэгдэхүү одоо 50 саяас дээш төсвийг зарцуулахаа хүртэл иргэдээс асуудаг. Тэгээд манай ч өнөөдөр шилэн даасны хууль гэдэг хамт сонирхоор тэгж байгаа чинь нэг гишүүн термоторыг онгож байгаа шүү дээ. Тэгээд нөгөө термотороор өөрөөс урьдчилаад хийлээ ингээд 6 цаг явж байгаа байхгүй. Энийг жишээлбэл бид нар армийн одоо иргэдийн санал хураалтаа зогсоох боломжтой. Термоторыг яагаад энэ гишүүн өөрөө ингээд өөрийнхөө хэлний компаниуд шилжүүлээд өөрийнхөө ажиллагаанд явдаг. Энийг эсвэл үүсчээд бид нар санал хураалт явуулж болно тийм ээ. Швейцарт та нар хэрэг боломж авах бол тэр сайт руу аваад хараарай. Тэгээд тэр санал хураалт явуулдаг тогтмол хугацаатай өдөртэй тийм ээ. За сарын 3 дахь 7 хоногийн хагасаа өдөр тэдээс тэдний хооронд үндэсний хэмжээний нэг манай олон нийтийн хэмжээний 3 санал хураалтыг зэрэг явуулах юм гэдгийг мэдчихээд ийм хугацаа. Тэгээ ийм заалтуудыг бол хууль тусгаж өгөх зүгээр юм тийм ээ. За баярлалаа. хуулийн гишүүн харуулдаг тодорхой мэдээлэл. Гэхдээ энэ бол үнэхээр хурцлаж хууль. Яагаад гэвэл би энэ юуны хэлсэн сэтгүүлгийн иргэний оролцоо бол хорсны марк Монгол улсын ерөнхийлөгч шиг тодорхой томьёол хэлээд байна. Тэгэхээр бид нар энэ төр төрлийн засаглаад иргэн төрлийн засаглаад шилжих ийм том реформын шин чанартай ийм хууль юм аа. Энэ бол манай Монгол ардчлалын төлөвшөлт иргэний нийгмийг хавцуулах хамгийн гол арга хэрэгслийн одоо гол хөшүүрэг нь энэ хууль юм аа. Арга хэрэгслийн гол хөшүүрэг нь энэ хууль юм аа. Өнөөдөр удирдлагын хэмжээнд янзлж байгаа тэр эрдэмтдийн онц багшийн байгууллагаар бол тухайлбал одоо Монгол улсын хэмжээгээр одоо иргэний танхим байгуулагдсан байна л та. Иргэний оролцооны албатрууд хэлцүүд байгуулагдсан. Тэгээд та аюулгүйн газрын шалгалтаар 6 аймагт бол иргэний танхимын одоо орон томоноор акт хийсэн байна. Одоо энэ болохгүй иргэний танхимд одоо энэ хуваагдуулж байж болохгүй иргэний оролцооны энэ албатрууд гэдэг нь акт хийсэн байна л та. Тэгээ энэ юм гэхдээ нөгөө манай хуулийн зохицуулалт байхгүй. Иргэний оролцоо гэж Монгол улсын ерөнхийлөгч энэ хөгжлийн шин чанартай асар мундаг ингээд ачаал мөнгөлөө байгаа мөртлөө үүнийг зохицуулах одоо энэ механизм эхцүү одоо зохицуулалт болчихдаг байна. Тийм учраас ийм эхцүү зохицуулалттай болсон нөхцөл энэ иргэний оролцооны албад ажиллах гэж байгаа хүмүүс, иргэний оролцоог зохицуулах хүмүүс Монгол улсын бүхэл иргэд энэ хууль бол усаагаар шиг хэрэгтэй болж байна. За ингээд чөлөөт санал оюутнууд нэрээ хэлээд саналаа хэлнэ. Монгол улсын боловсролын сургууль нийслэлийн иргэдийн төлөөлөгч сургуулийн ерөнхий орчны бэлтгэл анхаарал
за хамтран ийм оюутны оролцоотой хуулийн төслийг хилцэх үйл ажиллагаа гаргаж байгаа олон талын ач холбогдолтой гэж би үзэж байна. Тэгээд ингээд өнөөдөр суугаад ингээд сонсож байгаа бол өнөөдөр нэг тийм чадварчлалын 5 үйл ажиллагаа явуулж таа гэж хэлж олмор санагдаж байна. За нэгдүгээр бид нэр одоо энэ нийгмийн боловсролын сургуулийн нийгмийн хүмүүст ухааны сургуулийн хүн ухаан боловсрол судлалын нийгмийн оюутнууд за мөн боловсрол судлалын сургуулийн нийгмийн ажлын нийгмийн оюутнууд багаараа хамтраад авсан багаараа сая хэлээ байлаа. Тэр ихтгэл бэлтэж байгаа хугацаанд одоо нийгмээс суралцсан хамтын ажиллагаа хүмүүс ийм ажил хийж байсан. За өнөөдөр ч гэсэн та бүхэн энэ танилаа үгээд энэ иргэдийн оролцооны тухай өөрийн одоо төслийн хилцгийн баримтаа ер нь иргэдийн оролцоо гэж юу ямар ач холбогдолтой яагаад бид оролцох ёстой гэдгийг санаа болгоод хэлцэж шинээр мэдээлэл авч байгаас мэрэгжил дэвшлүүлэх юм сургалтын ажил болтой зүйл болж байна. Би бодож байна. За өнөөдөр бас одоо бүгд та бүхэн манай 18-аас дээш насны иргэн. Тэгэхээр энэ иргэдийн оролцооны тухай өөрийн төсөл дурдсанаар тий одоо манай бас оюутнуудын иргэд бас дурдсанаар иргэдийн оролцооны одоо үйл ажиллагаа 18-аас дээш насны эрхтэн чадвартай энэ одоо бүх иргэд маань хавцсан гэж байна. Тэгэхээр өмнөд одоо туршлагаа та бүхэн маань бодоод үз. Өмнөд бид нэр ямар нэгэн хуулийн төслийг хэрэгжүүлэлт оролцож ирсэн үү? Саналаа хийж ирсэн үү? Тий? За жишээ нь ямар нэгэн хуулийн төслийг хэрэгжүүлэлт орж ирсэн одоо энэ саналаа хэлжсэн оюутнуудыг гараа өгч цөөхөн үү тийм ээ. Гөрөг байна. Энэ хааш цөөхөн харагдчих. Гэхдээ өнөөдөр бидний хувьд одоо маш том боломж бүрдчихэ тийм энэ үйл ажиллагаа зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн бас иргэдийн оролцооны эцсийн хамт олонноос талтай гэж хэлье. Энэ танхим бий болсон одоо маань санаач хийж бий болсон гэдэг байгаа. Тэгэхээр энэ 2009 оноос хойш энэ үйл явцад бас үйл явцын үр шимийг бүтэж байгаадаа бас харахмаас санагдаж байна. Тэгэхээр та бүхэн яг Монгол Улсын иргэнээс утгаараа залуучууд гэсэн утгаараа энэ одоо үйл явцад оролцож байгаа нэг туршлага болж байгаа энэ одоо байдлууд бас их ач холбогдолтой гэж байна. За тэгээд та бүхэн энэ иргэдийн оролцооны тухай хуулийн төслийн хэлцүүлэлт одоо үндсэндээ анхаарал тавьж байна. Өшөө босод хэлбэрээр орсон байгааг би өмсөхгүй. Гэхдээ яг ингээд өөртөө бийж юм шууд тий саналаа шууд арчлан зарчмаар энэ саналаа өгөхөөр ингэж бичсэн оролцож байгаа нь одоо маш том туршлага болно. Цаашдаа нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй сая энэ одоо хуулийн төслөөр яригдж байгаа. Нийтийн эрх ашигын төлөө энэ одоо шийдвэрт би оролцох хэрэгтэй гэсэн мессеж авч байгаа. Ийм одоо чухал ашиг бүгдээ анхны орлогыг баярлж байна. Тэгэхээр бас нэг чадварчлалын 5 өшөө маань бидний хувьд оролцоо гэдэг нь яац тий оролцоо гэдэг бол чадварчлал яац. Манай нийгмийн ажлын чадварчлал гэж байна. Өмнө одоо олон нийтийн чадваржуулалт гэж одоо мэргэжлийн хувьд маш чухал концепт гэж үзэж хичээл дээр үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр чадваржуулалт яац чи хаанаас эхлэх юм гэдэг ингээ анхаарч сая одоо ихтгэж нарч дурж манай хуулийн төсөлч гэсэн байгаа тийм ээ. Чадваржуулалт яац гэдэг чинь мэдээлэлээс эхэлж яг зөвхөн мэдээл хэрэгцээ цагцаа онцлоггүйгээр тэгш тийм ийм цаг хугацаанд өрсөн тохиолдолд орц боломжийн хүмүүс хангах юм гэдэг. Тэгээд энэ одоо та бүхний хувьд ч гэсэн энэ орц боломж нь хангалтад орцооны энэ явцад оролцож байгаагаас сургамж туршлага болж байгаа гэж үзэж байна. За тэгээд бид нар одоо 92 оноос хойш анх үндсэн хууль нийцүүлсэн энэ одоо хуулийн өөрчлөлтүүд явж байна. Тэгэхээр хүний эрхийн нэг орцооны зарчим нэг улсын амьдралд орцоо энэ орцооны эрхээ хэрэгжүүлэх нэг юм алхмыг бас хийж байгаа. Энэ талаар чадварч байгаа явцыг ингээд бас харж ийн гэж байна. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаа зөвхөн одоо хоёр байгууллагын хамтын ажиллагаа төдийлээ. Бас одоо залуу нийгэм яг оюутны сургууль шиг наадмын тийм хооронд суралцсан цааш иргэн байх төлөвшөх за улмаар мэргэжлийн хувьд энэ олон нийтийн эрх ашигтай холбоотой ашиг сонирхлыг хамгаалалттай холбоотой үйл ажиллагааг одоо энэ оролцох өнөмөр оруулах энэ тал дээр одоо санал сэтгэх хэрэгтэй юм гэж санаа авсан ийм хангамж авсан гэж байна. За тэгээд нийгмийн ажлын авсан хэлний одоо багш нарын бас хуулийн ерөнхий орцны хэдийн төсөлд бас ярилцчихсан. Тэгэхээр энэ саналыг бас зарим базар цаг бага болж бас хийж бодож байна.
Тэгэхээр нутгийн өөрөө өдөртөхөөсний үндсээр болсон энэ одоо эргэлтийн оролцоо бид нь шууд төлөвлөсөн байдлаар үүрэгтэй. Тэгээ сая сарууд доктор хэлдэг. Тэгэхээр энэ одоо эргэлтийн оролцооны тухай хууль гэдэг маань яг орон нутгийн түвшинд ерөнхийдөө яаж оролцох вэ? Орон нутгийн түвшинд тэр засаглал маань эргэлтийн төлөө үйлчлэгийг яаж хийх вэ? Хэрэгтэй байх гэдэг дээр энэ хууль нэлээд ахис гаргасан хууль гэж үзэж байна. Тэгээ зарчмын хувьд одоо сая идэвхтэйс харж байгаа манай одоо тэрний багшнаар замун одоо хүмүүсээс агштай өргөн зөвлөжсэн. Ерөнхийдөө зарчмын хувьд энэ эргэлтийн оролцооны тухай хууль гэдэг маань Монгол улсад гарах хэрэгтэй, хэрэгцээтэй гарах хэрэгтэй нэг хууль юм байна гэж бүгдээр бодож юм гэж тийм энэ гэж үзэж байна. За гэхдээ одоо зарим одоо саналуудыг бас хэлмээрээ. Тэгэхээр хуулийн хил хайрын тал дээр бол мэдээж одоо боловсруулалт бас цааш хэрэгтэй юм уу гэж бид нар бас харж байгаа. Оюутнууд дааж ярьжсэн тийм. Тэгэхээр жишээ нь одоо 2002 гэдэг чинь нийтийн ашиг сонирхол, нийтийн эрх ашиг гэсэн хоёр ойлголт яваад. Тэгэхээр нийтийн ашиг сонирхол, нийтийн эрх ашиг гэдгийг одоо хуультай авах хэр зэрэг ингэж нөгөө нийцүүлж авах хэрэгтэй, ажлын сонгох хэрэгтэй юм гэдэг тогтолцоо. За мөн нийт хуулийн нийт томьёо гэсэн одоо хэсэг байгаа. Тэрэн дээр орон нутаг гэдэг тодорхойлолтыг оруулна биш ба. Яг орон нутаг гэж юу гэдэг вэ? Бүсийн хэмжээнд ярьж гин үү? Баг хорооны хэмжээнд ярьж гин үү? Аймаг орон одоо нийслэлийн хэмжээнд ярьж гин үү? Тэгэхээр орон нутаг гэдэг маань манай мэргэжлийн ажлын одоо нийтийн ажлаас аваад үзэх нэг ойлголт. Олон нийт гэдэг маань бас нэг ойлголт тийм. Тэгэхээр энэ яг улс төр хууль эрхцэн үндснээс орон нутаг гэж маань яг ямар ойлголт юм бэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Тэр эрхцэн ойлголтыг хуулийн нийт томьёод оруулмаар санагдаж байна. За нэг өшөөний санал бол 2008 оноос төр иргэний нийгмийн харилцаа хамтын ажиллагаа үргэлжлэж засгийн газартай хамтарсан тэр иргэний нийгмийн зөвлөлд байгуулагдсан. За сая бол энэ хуулийн боловсруулсан хэсгийн хүн багш тэтэс аваад байна. Сая бас хэлж байна. Иргэдийн төлөөлөл, иргэдийн нийгмийн байгууллагууд энэ одоо энэ санал хугаатай одоо энэ орон нутгийн түвшинд хилцэх асуудлыг гаргаж тавьсан ярьж байна. Гэхдээ яг энэ хуулийн уншихаар тэр иргэдийн нийгмийн байгууллага төлөөлөл, иргэдийн зөвлөл нь яаж орсон гэдэг холбоотой зөвлөлтийн байхгүй. Тэгэхээр энэ одоо талаас оруулах хэрэгтэй байна. Энэ уялдаа иргэдийн нийгмийн зөвлөлттэй орон нутгийн байдаг бол яаж өөрчлөж байгаа ажил гэдэг нь бас мэддэхгүй байна. За зарим зүйл давцсан санагдаж байна. Жишээ нь 11.6 дээр одоо давцж байгаа. Өөрөөр хэлбэл 11 Иргэдийн нийтийн хурлын дүрм орон нутгийн үндсэн дүрм гэдэг ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр орон нутгийн үндсэн дүрмийн тухай хууль газар ингээд орсон. Тэгэхээр нийт одоо угаасаа орон нутгийн үндсэн дүрмийн тухай ярьж байгаа тэр бүлэгсэлтэй оролцоод яасан гэсэн юм байна. За 5.1.8 5.1.9 За их та харилцан хяналттай байх, харилцан тогтцоо бүрдүүлэх гэсэн хоёр үг хэлэг байгаа. Тэгэхээр их та бидний хэсэг харилцан тогтцоо хяналтын талаар өөр бас авч үзэх байх гэж ялгаатай томьёолтой авах гэж бодож байна. За түр нэгийн хэсэг байгаа. Хуулийн зорилтыг тодорхойлолтоо иргэдийн хөгжил эрхийг баталгаажуулах гэж оруулсан байна. Тэгэхээр энд бол иргэдийн хөгжил эрх гэж нэг бодохгүй нэр одоо иргэдийн оролцоо олох илүүтэй улс төр нийгмийн амьдралд оролцох эрх гэж юм шиг томьёолж байна. За, одоо нэг хуулийн этикет гэж оруулах юм. Нэг талаас ингээд төр болгон төрөмс заавал гэж яриад дээр нь ажлын хийж ийм хэлэг оруулаад байгаа. Тэгэхээр ерөнхий хэлэг бол хуулийн этикет гэсэн хэлэг бол яасан болоо хуулийн зүйнээс ямар юм сайн хэлэх вэ? За судалгааны одоо тэгэхээр иргэдийн шууд оролцоод дэмжих хэрэгцээ орчин ямар байна гэсэн судалгааг одоо улс төрийн боловсролын акцент өмнө хийжсэн байлээ. Тэгэхээр тэр судалгааны зөвлөмжийг одоо энэ яг хуулийн төсөлтөө яг тусгасан байдлаар заримдаа харагдахгүй. Жишээ нь одоо тэр иргэдийн улсын их хурлаар иргэдийн санаа бодлыг заавал асууж шийдвэр гаргах, шийдвэрийн жагсаалтыг гаргах гэж судалгааны зөвлөмжөнд орсон байна. Тэгэхээр энэ шийдвэрийн жагсаалтын талаар энэ иргэдийн оролцооны тухай хууль, иргэдийн нийтийн хурлын тэр одоо дээд ч юм уу тийм юм болсон нь мэддэхгүй байна. За тэгээ дөрөвчийн тэр яг хууль уншаад байгаа. Оюутнуудын хувьд буруу ойлгосон байнаас одоо сая хэлээдсэн шүү дээ. Сараад чинь энэ хуулийг уншаад оюутан маань нийтэд боловсролтой хүн байгаа тийм.
Тэгээ хуулийг уншаад ойлгохгүй нэг чинь олон их үйлдэлээс уншаад бас саналаа өгөх одоо бас ойлгомжтой зүйлүүд гарч юм байна тийм. Тэгээд энэ хууль бол би бас хэрэгцээ төрүүлсэн баг. Яг үндэсний хэмжээний үйл ажиллагаа тэр оюутны орцны асуудлыг санал гаргах ч юм уу зохион байгуулах юу энэ ороод юм уу эсвэл орон нутгийн хэмжээний зөвхөн хамгаад авах гэсэн тийм хэрэгцээ төрүүлсэн. Тэгэхээр арганы санал асуултын тухай үндэсний цэвэрлэн таван гарсан энэ өөрийн үндэсний хэмжээний санал асуултын тухай ярьдаг. Энэ хуулиар болохоор орон нутгийн хэмжээний одоо арганы санал асуулттай холбоотой ярьж байгаа байна гэж саяын тэр тайлбараас удаад болж байна. Тэгчээтэй. Тэгэхээр ийм хүмүүс саналтай. Тэгэхээр нэмэлт саналуудыг бол одоо бас өгөх боломжтой байгаа. Тэгээд одоо дараагийн одоо бичгээр нэмэлт саналуудаа боломжтой болж байна. За нийгмийн ажлын чиглэлээр сууж байгаа оюутнуудын хувьд анги ангиараа санал хэлбэрийг нийгмийн ажлыг зохион байгуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр анги ангиасаа бэлдсэн саналаа одоо оюутнууд маань бас хэлээд одоо хуваалц зүйлээ авах гэж болж байна. Ирж байгаа. За манай өсвөр яг хэрэгцээ бид нар иргэний албаны хууль гэдэг энэ хууль авах гэдэг одоо иргэний хэлс хийж байгаа. Тэгээд энийг чинь дараа түрүүн хэлсэн яг таартай санал болгох энэ бол хэлчихэж байна. Тийм учраас бид нар хариуцлагатай гаргах хэрэгтэй. Таараа хүмүүс хаана одоо таадад арилсахыг мэдж байгаа. Бүгд таадаж байгаа. Нэг нийгмийн хүрээнд одоо зөвхөн иргэс нь хамрагдаж байх юм бол тэрийг нийгмийг үзэх. Нийгмийн хүрээнд хамрагдахгүй би бол мөнгөтэй төрөлтэй баян энэ улсын ажиллагаа хамаагүй гэж байгаа хүн юм уу? Эсвэл одоо би алсасаа нийгэм дотор чадахгүй маань ихтэй татвар явуулсан хүн нэг бол бүх нэг бол бурхан байна гэж Аристотелес хэлсэн. Тийм учраас та нар энэ иргэний албаны асуудлыг бол их чухал та нар яг энэ хуулийн хэлж байгаа шиг хариуцлагатай сайн олоход санаа хийх. Зөвхөн хуулийн бичсэн одоо юм дотор биш. Бичээгүй юм дээр санаа хийж байгаа биш. Ийм юм яагаад одоо байхгүй бэ гэдэг юм аа. Сайн санаа хийгээ. Сайн хүмүүстэй юм үгүй. Миний Монгол Улсын бодлогын их сургуулийн гоо автор судлалын гоодаг гэсэн оюутан хамраа байна. За тэгэхээр энэ бас хэд хэдэн зүйлийг хэлэхэд зүйтэй олж боллоо. Ерөнхийдөө бид хэлцэж байгаа асуудлууд дандаа нийтийг хамарсан гэж бичигдсэн байгаа. Тэгэхээр нөгөө үндэсний цөм хүмүүс, цаатан хүмүүс, казак хүмүүстэй эдгээр хүмүүсийн тэр амьдрал хэв маяг, соёл, эдгээр зүйлүүд нь зарим нэг дараа бутаас өөр байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүстэй холбоотой асуудлуудыг амун дээрээс нь эдгээр хүмүүсийн тэр оролцооны тэр арга аргааныхын тэр арга хэмжээг нь яаж ингэж нэмэгдүүлэх вэ? Тэр оролцоог нь нэмэгдүүлэх арга замыг нэгдүүл тодорхойлж өгвөл зөвөр ахаа гэж бодож байна. Амун дээрээс нь нөгөө тэр хөгжлийн бишэлтэй хүмүүсийн тэр юм баг гээгдсэн гэдгсэнтэй. Тэгэхээр угаасаа зарим мэдээг тал дээр ялангуяа нөгөө нэг хөгжлийн бишэлтэй хүмүүсийн тэр зарим мэдээг хүлээж авах байдал нэг өөр. Амун дээрээс нь тэр хүмүүс өөрсдөө тулгамдж байгаа асуудлыг хэлээ гэсэн ч одоо хасгалын бишгэлтэй хүмүүс гэхэд одоо бичигдэх нэг ярих дараалт нь гэдэг чинь үү өвгийн бүрдүүн дараалт нь өөр гэдэг. Тэгээд эдгээрээс шалтгаалаад ингээд ямар нэгэн шийдвэр гаргах төвшин оролцоо гэдэг маш сул байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн тэр оролцоог тэр нэмэгдүүлэх зүйлийг бүр тодорхой энэ хуулинд ингээд бусад гэдэг юм уу тэр зүйлийг тодорхой гэж зөв зах аваад нэмэгдэх үйл бас зүгээр болов гэж бодож байна. За 우리 와이프 쪽이 얘기 was 있었나? 곡들. 자, 제가 여기도 사이 상도도 있었어. 사이에서 비슷하게 빌딩 있었어. 내가 막에 이슈도 상도도 있었어. 아이들 왔을 때 자른 배는 아까도 그때 소도 많이 웃게 이제 자, 오늘도 이틀은 이랬죠. 자, 얼른 어떻게 되게 Уусорны нийт уусорны гэж өөрчлөлтөөр байна гэж санагдаж байна. Энэ бол нийт уусорны үйл яагаад гэвэл одоо нийгмийн оролцоог одоо юу гэдэг сайжруулах хамгийн анхны нэг зөвхөн хороо, баг хороо байгаа. Тэгэхээр энэ орон нутаг тус бүрдээ ах юм байна. Өөрөө энэ хуулийн мод төсөлдөр маань бас нэг зүйл байгаа шүү дээ. Юу гэхээр хороо одоо орон нутаг өөрийн гэсэн дүрмийг батнаа гэдэг. Дүрмтэй байх, номтой байх. Тус тусдаа яагаад ингэж заагаад өгсөн юм гэхээр одоо юу баг хороо болон өөрийн гэсэн онцлогтой хүн амын итгэж тэгээд ийм онцлог асуудал зөвлөө байх учраас энийг ингэж орон нутаг
гэж оруулсан байх гэж ойлгож байна. За тэгээд энэ хурлын даргалагч гэдгийг удирдагч гэж солио гэсэн асуудал яригдсан. За энэ бол ер нь хуулийн дээр өөрөө дандаа даргалагч гэж ярьдаг. Удирдагч гэхээр хуулийн тав дээр ердөө учир дутагдчихсан зүйлүүд удирдагч гэх юм маань өөр зүйлээр асуудал байх. За тэгэхээр иргэдийн оролцоог хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон оюутан залуучуудыг эдийн хуулийн дээр туслая гэх асуудал гарч ирж байна. Энэ хуулийн дээр ерөнхийдөө ерөнхий нийт массыг хамарсан ерөнхий иргэдийн оролцоо гэдгээр нь оруулаад одоо нэг үндсэн дүрм гэж байна. Үндсэн дүрмийг хуулийн нийцүүлээд ингэж задлах хэрэгтэй байна. Ер нь бол задлаад энэ дээр хөгжлийн бэрхшээлтэй мэдээллийг ингэж хүргэнэ. Оюутан залуучуудыг ингэж хамруулъя гэдэг юм үндсэн дүрмдээ ярилцаад ингэж нарийнхан оруулах шаардлагатай байна. За тэгээд сая нэг охин ярьсан юм цөөхийг яах юм бэ? Одоо казак картоныг яах вэ? Цаатангуудыг яах вэ? Энэ бол бүгд Монгол улсын нутаг дэвсгэрээр мөрдөгч байгаа хуулийг Монгол улсын хэлний дотор байгаа. Монгол улсын иргэн бүх хүмүүс даган мөрдөн тийм ээ. Тэгэхээр энэ цөөхс асуудлыг хэзээ ярьж болохгүй. Яагаад гэвэл нөгөө зарчимдаар ярьсан байгаа шүү дээ. Нас хүйс боловсрол мэрэгжил аж аргалын төвшин эрүүл мэнд шашин шүтлэг арьс үнс угсаа улс төрийн үүсэл баримтлал намын харьяалал ягналтан гадуурхай гэдэг зарчимдаар орсон байгаа учраас сая асуудал илүү ч байсан байх гэж бодож байна. За тэгээд сая хуулийн маань хэлцүүлгээр тэр иргэний аудит гэдэг зүйлийг яагаад яриаг бол гэж асуусан. Хамгийн гол зүйл нь иргэний аудит. Энийг иргэд бол ялангуяа иргэний аудит гэдэг зүйлээр маш их саналыг өгч байгаа. Яагаад гэвэл иргэний аудит байгуулагдсанаар иргэд тэр нэг одоо дээд агуу тушаалтай хүмүүсийг хянах одоо энэ хуулиар дараад байгаа шүү хянана гэдэг зүйл маань энэ иргэний аудитээр амьдч авах хэрэгтэй. Гэтэл яагаад өнөөдөр хуулийн хэлцүүлэг хийж байгаа бол энэ асуудлыг яагаад ганц шүдээр хөндсөнгөө гэдэг асуудлыг бас тавья. Арчаад одоо байх юм гэж ингэж одоо манай үндсэн хуулиар одоо ингэж тогтоосон гэж бид ингэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг тэр баг хорооны хэмжээнд иргэдийг яаж үйлдэл чадна онцлох уу? Аймаг дүүрэг нийслэл улсын хурлаар иргэдийн оролцоог яаж холбох уу? Тэр одоо төлөвлөгийн дагуу үйл ажиллагаа иргэдийн явдлыг яаж явуулах уу гэсэн энэ зарчмуудаар энэ хуулийн одоо концепцийн чиглэлтэй. Тэгэхээр энэ ядуудын хамгийн гол асуудал бол одоо бүхнийхээ санал асуултыг Монгол улсын хууль байж байгаа шүү. Харсан мөрдөж байгаа. Наад хэрэглээг бодох ш. Одоо баг хорооны хэмжээнд асуудал шийдвэрлэхэд иргэдийн төлөвлөгийн санал асуултыг элдвэдийн нийгмийн донд явуулаад баг хорооны асуудлыг яаж шийдэх болтгоо гэдэг асуудлыг энэ хуулиар болгосон. Мөн энэ хуулиар аймаг нийслэлийн хэмжээнд байгаа асуудлыг иргэдийн төлөвлөлтөд хамтран яаж шийдвэрлэх вэ гэдэг хуулиар тогтоох юм байна. За нийгмийн аудитын гэдэг одоо энэ иргэний аудит манайх хуулинд оруулсан бүлэг байна. Энэ бол үнэхээр манайч одоо иргэний аудит гэдэг их хурлын гишүүн ойлгохгүй байна. Шилэн насны хуулийг яагаад унсан бэ гэдэг тэр шилэн насны хуулиар нийгмийн аудитд оруулсан байсан тэр үгнээс болж шилэн насны хуулийг унаж байсан танаас санаж байгаа. Энэ дэгэт юм байна. Тэгэхээр энэ иргэний нийгмийн амин сүнс нь бол энэ иргэний аудит нийгмийн аудит гэх иргэний нийгмийн үеийнтэй байгуулах гэж байгаа бол тэгэхээр энэ бол ямар нэгэн хэмжээгээр ойлгомжтой үг хэлгээ хамгийн сүүлчийн бүлэг юу нэгэн караад ясаад сүүлчийн бүлэг нь бол иргэний аудитын бүлэг байна. Тэгэхээр иргэний аудит гэдэг нь бол хүмүүс бас буруу ойлгоод ингээд одоо очоод одоо шалгаад данс мансыг хурааж аваад одоо ингээд данцчих байх одоо ингээд байгууллагын ажил хийх гэсэн ийм санаагаар байна. Тэгэхээр энэ чинь бол иргэнийхээ оролцоогоор тухайн сумнуугаа сургуулийг яаж сургах сайтай болох дотор орны хоол ундын яаж сайжруулах уу? Өдрийн одоо хүүхдийн тэр цайны чанарыг яаж хэлшүүлэх үү гэдэг асуудлыг иргэдтэйгээ сургуультайгаа багшлалтайгаа нийлж байгаа сайн болгодог ирж байгаа төсвийг юунд зарцуулах уу гэдгийг эхлэлтэйгээ нийлж байгаа сурвалжтайгаа нийлж байгаа багшлалтайгаа оролцож байгаа шийдвэрлэх тэрэг иргэд хянах тавьдаг үр дүнгийн хамтар шилжүүлдэг ийм зарчмыг нийгмийн аудит хэлбэрээр ойлгоод байгаа. Тэгэхээр энэ чинь одоо яг тухайн үеийн төрийн байгууллагын үйлчлэгээний байгууллагын үйл ажиллагааны хөгжлийг тодорхойлдог ийм нэг арга хэлбэрийг
иргэний аудит хийж нэрлэдэг байгаа. Нийгмийн аудит хийж. Тэгэхдээ манайхан очоод дансын наваа шалгаад дахиад шүүхтөрөө тэгээд одоо яасан тэр иргэн гэдэг чинь нэг талд хартсан сургуулийн дахиад гэдэг чинь нөгөө талд хартсан ийм одоо хоёр үеиг одоо үдээд явах шиг тэгээд сургуулийн дахиад нөгөө иргэд нь ажил хийхгүй болох шиг ийм ойлголтоор хүлээж авч байгаа энэ бол хурдаар болж байна. Тэгэхээр энэ нийгмийн аудит гэдэг бол тухайн төрлийн үйлчлэгээний байгууллагыг хөгжүүлэх, иргэдийн оролцоотойгоор хөгжүүлэх ийм бодлогын үйл ажиллагааг бол иргэний аудит гэдэг тодорхой нийгмийн аудит тодорхойлж байгаа шүү. Энийг манай хүүхдүүд одоо та ойлгох хэрэгтэй. Тэгээд таанах бүхэн өнөөдөр ихэд сая хэн багш аюулгүй шилсэн Монгол улсын хуулийг гаргахаас өмнө иргэдээр хэлэлцүүлдэг юм байна. Иргэдийн саналыг авдаг юм байна. Монгол улсын хуулийг гаргахад нөгөө шууд олж байгаа хэлбэрч нэг нь юм уу? Хуулийг гаргахад би шууд олж байгаа хэлбэр учраас энэ боломжийг танаас саналаа хэлээрэй гэсэн. Тэгэхээр бид нар бол тэн гаргах хүний саналыг энэ бол тийм байна, тэр бол тийм байна гэж утгаар биш. Бид бүгдээ ярилцж хамгийн онцлог одоо нөхцөлтэй гэдэг утгаар надад зүгээр саналаа чөлөөтэй хэлдэг. Бидний хугацаа бол маш бага байгаа саналаа хэлээрэй. Энэ ажлын дүндор хүсэлтэй. За миний хувьд энэ хуулийн багвар зүйл буюу орон нутгийн үндсэн дүрмээр энэ хэсгээр хоёр зүйл хэлсэн. Энэ багвар зүйлийн багварын дүрмийн хоёр тухайн орон нутгийн иргэний бүртгүүлсэн байх шаардлагатай гэсэн ба дараагийн болохоор багварын дүрмийн гурав нь болохоор тухайн орон нутгийн дөрвөөс доош үеийн амьдрал сонсон байх. Тэгээд энэ хоёр дээр болохоор багварын дүрмийн хоёр нь болохоор тухайн орон нутгийн иргэний бүртгүүлсэн байх бүртгүүлсэн мөртлөө заавал дөрвөөс доош үеийн тухайн орон нутгийн амьдрал байх шаардлагатай юу гэдэгтэй жихэн арай уртын бодол хандж ирэхэд тухайн орон нутгийн иргэний бүтээсэн харьяалтай мөртлөө 4 жил амьдрах бол энэ иргэний оролцооны тухай хуулинд одоо энэ үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт оролцох одоо иргэдийн оролцооны тухай хууль гэсэн мөртлөө энэ ч бас нэг иргэдийн тодорхой жилийн хязгаарлалт оролцооны хязгаарлалт авах дараагийн долооны дүрмийн тавхан тухайн орон нутгийн төсөв татвар төлөх иргэнийг ойлгоно гэж энэ болохоор тухайн орон нутагт тодорхой татвар төлөвгүй иргэд ч гэсэн байгаа. Тэгэхээр эдгээр иргэд бас энэ хуулийн одоо энэ дүрмийг баталгаад одоо нэмэлт өөрчлөлт оролцоо бас хангалттай чадахгүй гэж миний хувьд бодож байгаа байхгүй. Тэгэхээр өөр энэ хууль маань иргэдийн оролцооны тухай хууль гэжээ тухайн заавал тухайн орон нутагт татвар төлсөн байх шаардлагатай эсвэл тухайн орон нутагт дөрвөөс дээш хүчит одоо доош хүчит амьдарсан байх шаардлагатай гэдэг бол энэ нь бас жоохон тодорхой анхаарч үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ үг найруулсан үеийн нэгдүгээр бүлгийн 2-р зүйлсээр нэг юм зүйлээ. Энэ хуулиар Монгол улсын иргэд оршин сууж буй засаг захиргаа нутаг дэвсгэр нэгжийнхаа хэмжээнд гэж байгаа. Тэгэхээр Монгол улсын иргэд гэдэг үг маань Монгол улсын гадаадд оршин сууж байгаа иргэд энэ одоо орон нутгийнхаа юунд оролцох юм уу? Эсвэл орон нутгийн түвшний дээр асуудлаа шийдэж байгаа Монгол улсад амьдран суугаа эсвэл оршин суугаад Монгол иргэдтэй Монгол улсын нутаг дэвсгэр оршин сууж гэдэг утгаар агуулгад зүгээр юм. За тэгээ энэ бас зөвхөн Монгол ингээд оршин суугч Монгол иргэд гэж байгаа. Тэгэхээр гадаадын харьяалтай тэмээ тэр тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэд бас байх боломжтой. Тэдний саналыг ингээд огт авахгүйгээр Монгол улсын иргэд гэдгийг орхихгүй гэдгийг хагаад үзэх хэрэг байна. За тэгээд энэ зарчим дээр түрүү ярьжсэн нийтийн хашиг сонирхлыг дээдлэхэд тэр хувь хүн цөөнхийг бол шууд орхих ёстой маа гэж хэлжээ. Тэгсэн мөртлөө доод заасан дээр хүний нэр төр хувийн нууцыг харчгүй батгаар хангаах ёстой гэсэн байгаа. Тэгээд тухайн иргэдийн нийтийн хуралдаанаар иргэний тагнад асуудлыг хэлцэхдээ шууд нийтийн сонирхлоор олон хоороо ингэж дагуулж олон хоороо бусдын ингээд одоо нөө цөөнхийн эрх ашгийг одоо үзэл бодлыг шууд ингэж дархан авах бас учир дутагдaltaй. Яагаад гэхээр тэр асуудлыг хэрхэн шийдвэл зөв усны асуудал вэ гэдгийг харж үзэх хэрэгтэй. Тэрнээс биш ямар нэгэн олон ингээд буруу санал ч юм уу тийм ээ арай ингээд хууль зүйн зохимжгүй санал гарч ирэх олонхоор шийднэ гэж шууд ингээд шийдэж болохгүй юм аа. Тэгэхээр энэтэй аль заалаа үлдэж байна гэхээр за энэ заасан байгаа 16-ыг шаардлагатай бол хэлцүүлэх тухайн асуудлаар мэргэжсэн эрдэмтэн судлаач төрийн бус байгууллага мэргэжлийн холбооны төлөөллийг татан оролцуулж болно гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө энд бол мэргэжлийн тэр хүмүүсийг зайлшгүй
зайлшгүй байдлаар ч юм уу заавал оруулах шаардлага бол байна. Тэрнээс ч нийт ард иргэд одоо тухайн асуудлаар яг боловсролтой тийм ээ яг тодорхой хэмжээний мэрэгжлийн түвшингийн боловсролтой хүн иргэд нийгмийн хурал хэд байх вэ? Тийм учраас тэр мэрэгжлийн хүмүүс зөвлөгөө өгч зайлшгүй тэр асуудалд бол энийг оролцуулах шаардлага байна гэсэн саналуудыг зөвшөөрж байна. Одоо сонирхолтой асуудалгаа бид ингээд нэг юм асууж байна. Тэгэхээр Монгол улсын түрүүний отгоён нэггээр Монгол улс бол нэгдмэл улс. Энэ хуулинд санд асуудал нөөж болохгүй зүйл асуудал оролцсон байна. Тухайлбал баян үнгийн аймаг Көвсөдамын багаас асуулт энэ бол ингээд бид тусгай үйлдэл автоматик явуулсан санд асуудал явуулаад асуудал шийдвэрлэж одоо энэ хуулийн чинь дагуу асуудал хэмжээ болсон биш үү гэсэн юм асуудал бол хуулийн багтаа тавьчих. Тийм учраас санд асуудал явуулж үйл бодолтой зүйлүүдгээд энэ хуулийн дээр бид таасан байна. Тэгэхээр тэр одоо Японы төвчөр хатагшгүй иргэд бол Монгол улсын иргэний үнэхээр хавсан хатагтай иргэд бол иргэнийхээ эдгэж тэр үйл ажиллагаанд энэ хуулийн нийслэл одоо бүгд оролцсон гэдэг нь ойлгомжтой. Тэр сайн гэдэг хязгаарлалт гэдэг нь бас энэ дээр огтой. Нэг бол тэр 4 жилээр тооцох болсон гэдэг түрүүнд ярьж байна. Иргэний оролцоод бичээд заавал одоо хоёр санаа байж нэгдүгээр бүртгүүлсэн байхыг шаардсан. Бүртгүүлсэн бол тэр хараад үгийн иргэн болчихно. Тэгэхдээ 4 жилээр дэш суугаагүй гэдэг энэ шалтгаанаар санд асуудал оролцуулахгүй байх гэсэн. Ялангуяа Улаанбаатар гэх юм бол машин хөдөлгөөний төвчнөөс хорооны санд асуудал бол оролцохгүй болно. Чи манай хараа 4 жил болоогүй гэдэг. Энийг бол бид нар хуулинд анхаарах асуудал гэж бодож энэ ажлыг хийсэн. Сандаа бас хэлхий. Энэ танхтын тавьж байгаа санал энэ презентацийн бид нар энэ бүртгүүлээ танай овгнэрээ бичүүлсэн байгаа. Энэний чамд бид нар ерөнхийлөгчийн ажлын арга хөрөх учиртай. Одоо ийм санал байна гэж. Энэ нэгдүгээр нь бол одоо электроникийн ачаалал бид нар өгч байгаа. Хоёрдугаар нь бас лобби өгч байгаа. Энэ иргэний албаны бид нар одоо хамгийн төвшөлт иргэний албаны хуулийг дэмжиж гинөө утгаараа би хараа үүсгэж байгаа дэмжихгүй дэмжиж итгэв. Тэгэхээр ийм олон хүмүүс энэ чинь дэмжиж байна. Энэ бол одоо гацхав хэрэгтэй хуулийн байна гэдэг нь одоо хүмүүс ойлгож дэмжиж байна гэдэг нь нэг бол лобби маягаар олон талаараа энэ ачаалал өгч ийм хэлэлцэл явуулж байгаа юм шүү. За дараагийн хан. За. Хэвээр Монгол улсын боловсролтой сургуулийн магистрант Хонбатар байна. Тэгээ энэ хуулийг хараад авахгүй манай оюутнууд хэд хэцүүтэй. Тэгээ энэ дээр өөр саруу захиралтын тайлбарыг ингээд сонссон чинь тэгэхэд буруу ойлгоод ингээд сандаа ичтэй гэж хардаа ер нь за тэгээд хуулийн төсөлд байгаа өнөөдөр мэдээж ямар ч одоо буруугаар ойлгохын боломжгүйгээр тэгж хуулийн төслийг бас хийсэн бахаа гэж ойлгоод байна. За гэхдээ бас манай оюутнуудын гаргасан санаачлал бас тэмдэглэж аваад бас дахиад хуулийн төслийн багтаас яг зүйтэй болоо гэсэн санд байна. За тэгээ хууль бол ер нь хямгаач үнэлсэн бас нийлээд тодорхой хэмжээний мэдээ давчгаа байх ёстой гэж би боддгийн. Ер нь бол тийм байх ёстой байна. Ер нь бол тийм хуулийг уншаад за энэ ийм байна, энэ тийм байна гэдгийг бол уншаад мэдчих боломжтой байх ёстой байна. За ирч бол одоо яг уншаад бид өөрөөр ойлгохгүй бас хуулийн зүйл заалтыг буруугаар ойлгож магадгүй байгаад шиг байна. За энэ хуулийн 11 дугаар иргэдийн нийтийн хурдан гэж байна л да. Онцгой хуулиар их хэмжээ статусын тогтоогдсон институцийн хувьд балбаан хамаг тэмдэг хаяг аавар зэрэг холбогдох бусад атрибут зүйлсээр хамтдсан байна. Иргэдийн нийтийн хурдан үйл ажиллагаа зохион байгуулж явах төсөв хөрөнгөтэй байна гэсэн ийм даатаа байна. Энэ дээр бол маш олон гадаад үгүүд байх шиг байна. Тэгээд одоо жишээ нь атрибут гэдэгт ойлгох байгаа. Тэгэхээр энийг юу найд бодох нь монголчилж энэ хуулийнхаа зөв заалтуудыг оруулж өгөх зүгээр гэж санагдсан. За жишээ нь одоо тэр 8 дугаар бүлгээр нөгөө аудит гэдэг үг гэж байна. Тэгэхээр энийг л одоо ямар ч чадвар гэдгийг одоо монголчууд гэж ойлгохгүй үсэн нь бас асуудалтай санагдаад байна та. За иргэний танхимын үйл ажиллагаа иргэн бүрт нээлттэй байна гэсэн нэг юм заалтаа байна. Иргэний танхим нь
тодорхой цагийн үеийн дагуу 7 хоногийн даваагаас Мянмарын өдөр бүр ажилланаа гэж яваад байгаа. За тэгээ иргэний танхим хариуцсан ажилтан гэж өнөөдөр бас төвөд ажиллаулаад байгаа шүү дээ. Иргэний танхим хариуцсан зохицуулалт ажилтан гэж байгаа. За тэгэхээр бол одоо 7 хоногийн даваагаас Мянмарын 7 хоног ажиллаж байгаа ажилтан байнга байж явах юм уу гэх асуулт бас гарч ирээд байна. За тэгэхээр хөдөлмөрийн тухай Дан богдоор зөвлөдөө 7 хоног бүрийн амралтууд Мянмарын харилцааг нийтээр амрна гэсэн нэг зах зээл байгаа. Тэгэхээр бол хөдөлмөрийн тухай хуулийн нийтээр амрах хугацаатай бас зөвлөлтөд байна уу гэсэн нэг санаа байна та. Тэгээ мэдээж бас хуулийн багтаж хүмүүсд тайлбар өгөх миний санаа бороо магадгүй юм. Тэрээс зөвчиж авчих. 자, 이런 모두가 호흡으로 마시 와주시고 몽골 비대에 몽골 공부 배우 자라서 훨씬 되지 몽골이 있다 자 대마사들에 갔다 스튜디오에 때가 갔다 두고 해야 되는 거. 이 밑에 모두 밑에 인데로가 벤 잡초가 긴 위시조가 이 위시티 밑에 나스티 이제 하는 게 루틴 대체가 루틴 코치라 인데로 대단하다 갔어. 어떤 거 우르 내가 다 또한 만한 비리가 퍼져도 일이 오면 안 쓰게 되니. 비리 그들이 있다 안 쓰게 된다 이거 모르겠어. 아주 코어처럼 어떤 분야 가서 같은 게안 쓰시는 프로그램은 되게 되는 호흡이 계속 보고 니게 나와 보시죠. 인친 비 대부분 힘이 그 어른 밑이 너무 시도하게 됩니다. 제가 일기니 탱크밍이 와서 같은 게 있으니까 일기 탱크밍 좋은 거 같은 니스티리 탱크모드가 굵고 있습니다. 일기 탱크모드 같은 게다 이 어떤 일기 탱크모드 역할을 했지만 일기 탱크모드는 예체 제가 대립 예군 다루수제 제가 대립 그 소리 나와야 돼요. 제가 내가 그 팀을 오늘 가서라고 한 군데서 남았대. 이 배하면 모스크바에 그때 대표 조로가 나가 이르게 대표로도 나서된 바고도 일스테이션 바고도 다동스테이션 바고도 독립을 시작했을 바고도 국제 바고도 덴스테이션 바고도 요어티 이 바고도 알아와라 거기 내일 다섯 가지고 주었대 이 문제에 따른 한국의 시대가 되는 게 다 있었습니다. 제가 한 아무튼 바고도 그렇게 알아와서 요구지고 어느 되주들 아까 무치기 대표야 오지 마다 이때 자 바탕에 돈이 어떤 데가 오지 하고도 나도 소금주에 돌리거든요. 그 몽골 국수에 없었을 때 하다 이 모터 어떻게 하는 게 뭐 이 말을 듣는 가라 이게 되게 다시다치. 근데 그 내군 둘이는 거 이거 되는 것도 없다 이제 절대 접시 없고 무슨 인치리 좋은 나라들 우주처럼. 그러니까 이렇게 된거 말고 무슨 아주 성파가 시작해서 뭐 오방에 이렇게 hordo 시도되는 게 열조와 mana bayi mau turun, bosan turun terbaik cuma ini hekor tu ni, hari saya cakap pada semua tu kan. Jadi dia waktu ni hujan dapat terkocok, ini umur semua nak tahu asal sulit na. Juga awal itu jangan apa terjadi tahu saya usah terasa salah tahu sini, jadi kemudian ada. Dah tanah ni, gua sampai kau mana? Dah tu ada. 인터넷 제품들을 물질 나왔던 일본 작업하고 말이지. 댓글 나 가서 부터 나로 모르는 어떻게 자, 됐죠? 대리가 때때야 무슨 의사가 저 대리가 맞고 이제 일이 혹시 될까 있는 거예요. 다른 일이 되는 거지. 이것도 넣어야 돼. 여기까지 시행이 되는 거 넣어야 돼. 다른 일이 되는 막인 일이 되는 거 있죠. 막인 같은 동사 진짜 급주주가 되고 대리주가 가서 나 갔어. 이 얼마나 나옵니다. 다 얘기. 자, 보시면 앞에 질문을 이제 보기 나중에 일단 зөв буруугаар сайн мэддэг. За нэгний танхимд явуулах болохгүй үйл ажиллагаа гэсэн шиг тийм ээ. Ийм үйл ажиллагаа явуулахыг хоригдно гэх. Хэрвээ тийм үйл ажиллагаа явуулсан байх юм бол хин хаан ямар хариуцлага хүлээх вэ? Явуулахгүй ингээд хоригдсан байгаа чи явуулахгүй шүү гэдэг дээр бас хин хяналттай өгье. Ийм үйл ажиллагаа нэгний танхимд явуулах болохгүй гэдэг дээр хин хяналттай өгье тийм ээ. За түрүүгээр таруу гэдэг чинь шүү дээ. Энэ иргэд өөрсдөө ингээд сан сураад явуулаад ямар нэг үйл ажиллагаа, ямар нэг асуудлыг шийдвэрлэх тухай одоо ингээд тогтоож ирж байгаа хууль юм шүү. Бидний автоны хууль гэдэг маань иргэд өөрсдөө сан сураад явуулж аливаа асуудлыг шийдвэрлэх гэсэн үг шүү дээ. Тэгвэл тэр иргэдийн явуулж байгаа сан сураад нь яг хууль дүрм журмын дагуу явж ирэх гэдгээр хийх юм байна. Иргэд өөрсдөө хянах юм уу? Эсвэл төрийн байгууллага хянах юм.
사회입니다. 그래야 나는 어렵지. 나만 하고 산다는 미스틱 해줘가 몇달 그것을 사실 모르고. 어느 동안은 그러니까 산다 소리하고보다 인천으로 호흡신 발전을 하면 산다 소리는 가면 아직도 안 광고자 하나씩 나고 지금 나타났어. 그러니까 대비도 생각하자고 그래도 산다 소리는 좀 보러 간다, 저 식사 간다 이렇게 보고 일이 원판을 하겠나 그래야 광고자 하면 약 산다 소리는 더 좋은 게 그래 가르치자. 화는 또 산다 소리 하고 살았다. 하우tam이 아까 보니까 이렇게 산다 소리 하고 살았다. 산다 소리 하고 좋으면 이렇게 온다라 이렇게 온다라 맞다. 나이 산다 소리는 인근 엄청나게 되긴 인근 이렇게 산다 소리에 맞춰 한번 진짜 잡아 먹고 사는 거는 옛날에 호들이 나고 얼음부터 친 얼음부터 산다 소리 하고 좋은 얼음부터 무슨 누름 이렇게 어린 누름 사람의 때문에 누름 같은 게 tos토사 누름 주는 것도 알아서 했던 쇼 사다에 Saya боловсролын Монголын боловсролын их сургууль ихсэн ангиа. Тэгээ нэрсомны үүднээс 2-3 юм зүйл залтыг жоохон арцсан гэж жоохон асуудалтай болов үзэж байгаа. За энэ хоёрын таваар зүйлийн 5-1-ийн хооронд нийтийн хөшөө сонирхлыг биелэх гэж байна. За энэ нь өөрөө өөрснөө багш үеийн хандгаар нийтийн хөшөө биш статистикийн үе биш шүү дээ. Члэн нийгэм магтчлан дэмтар одоо тэр үндэсээр онцоор хэвчтэй. Тийм хувийн хөшөө сонирхлыг хувийн хэрэгчлээ хэрэгтэй нийтийн хөшөө сонирхлыг биелэх юм аа жоо асуудалтай гэж санагдаж байна. За энэ 5-ийн 5-1-ийн 3 саасаа албатай цэвэрлэх гэж байна. Энэ яг 2050-ны үүднээс яг зөв нэг томьёо юу гэсэн бас жоо асуудалтай. За Тухайн бүлэг 17 зүйл гэж иргэний танхимын хөрөг төсвийн тухай асуудал байлаа. Энэ дараагийн тухай асуудал. Энэ иргэний танхим баг мэдээж төрөөс хараад бус багтаа. Тэгэхээр энэ иргэний танхимын бие даасан байх иргэний танхимын төрөөс хараад бус байх гэх нэг эрдэм зохицуулалтыг оруулсан болоо гэж бодлоо. Тэгээд одоо 17-ийн 1-ийн 2-ыг зүйлсаалтыг гэж боловсруулахгүй болох хүнзүүтэй болоо. 사회입니다. 이 어떻게 움직일 바에 내부에서 있나 어떤 것도 있나 이렇게 어디 되니까 이렇게 어떤 나는 어떤 것은 바에는 대미 우다지 말 렌치하고 이 매트 아까 지금 다 듣고요. 아까 만나 먹어서 생각하고 가야 돼. 소모도 에너지가 가는 내가 하여 그런 곳까지 마도도 가고 들어갔잖아. 있는 것도 어떤 남이 알아야 돼. 이미 보고 있던 일본이라고 하면 앞으로 오스트리아 남이 그래 살았어도 따로 나락했어. 일본이라고 하면 호텔 좋아져 많지. 결국 일본이라고 하면 호텔 바뀌었지만 일본이라고 하면 그 캐노스 가운데 아까 보고 있던 한 일정 이 모든 인스트루크션 어떤 참 묻히고요. 이 샤트고요. 이 호텔들 이 묻히지 않았는데 없다고도 그러나 야가도 그렇게 내가 휴학을 저 운동하면 이 무티야 때문에 내가 인제로 일이 알았더니 뭐사 아겠지만 일이 알았더니 이제 무슨 문제인지 아겠지만 아니 바꿔도 이만 있으니 뭐 하나 얻어도 연으로 보자 그리고지 힘이 오는 어떤 내가 무슨 문제가 내가 있는 일이 알았더니 지금 대대가 참 민도 받아서 나서 하시면 어떤 대대가 쳐 제가 어떤 무슨 분들을 시작도 줄어들고 얘가 붙이가 또 다시 이게 이 자식 부터가 생각이 이 어디 어떤 만에 날씨 하고 만나 여기서 시험 왔다 이런 호재 맞다 해줄 줄 알았어. 자 이게 당신 보고 된다 저가 살고 싶자서 우리 시들도 됐어. 이미도 대충 막아 나는 제대로 나를 놓고 나타나는다 호주 계속 여기도 그냥 니팅에 생각하게 되게 호분이야 생각하다 혼자다가 시옥생 일산도 보고 이때가 가르쳤어. 그때 이 호주만 호주는 어떤 니팅 생각하고 니팅 이렇게 시가 아까 우리 내줬으면 이 뭐가 올지고 이게 다 따라해. 석자의 모두 이렇게 무서워서 이야기는 그때와 같은 비다스 부분 앞에되게 보여진 스틱 상황 스틱 나와서 이야기 벌써 더서 그냥 그게 그때와 같은 비다스 부분 그래가지고 그 보여준 어떤 시대를 이야기
ажиглах судалгаа явуулсан гэж байна. Тэгээд мэдээж бүр байдаг тэр хууль тогтоомжоос бас шинэтгэл энэ иргэдийн авцсан програмыг оруулж ирсэн. Тэгээ хоёр дахь зүйлс бол Монгол улсын өвчин үйлдвэрлэлээр яг иргэдийн улс төрийн үйл явдлыг онц ихний нээлтгүүлсэн байдаг. Хүн бүр үзэл бодлоо чөлөөт илэрхийлэхдээ тэгээ яг энэ үедээс наадах зөвлөд яг энэ иргэдийн авцсан програмыг яг энэ үндсэн үйлдвэрлэлээр зөрчилсөн юм бол тэгэхээр буцаад ингээд яг орон нутгийн түвшинд болгож байгаа асуудлыг иргэдийн авцсан програмыг зөвлөж гэж. Тэгэхээр түүнд энэ хуулиндаа буцаагаад яг л иргэдийн нийтийн хууль орон нутгийн байгууллагуудын хав эцэг хэрэгтүүдийг илүү тусгаж өгөх. Тэгээд энэ иргэдийн авцсны бодлого иргэдийн нийгмийн чиг баримтлал иргэншлийн үзэл баримтлал өгөх чиглэж хандаж байгаа юмнуудыг олон орнуудад иргэдийн авцсны асуудал шин дэвшил бодлого гарч байна. Энэ иргэдийн авцсны хамгийн загвар улс бол Швейцар манай хуулийн ажлын хэсгийг явсан. Сая Австри улс тухайн 14 мянган хүнээр гарын үсэг зурж чадсан байх юм бол иргэдийн харахгүй гэдэг хүмүүс нэг хууль санаачаар 14 мянган хүний гарын үсэг зурсан байх юм бол улсын хурлын шууд хэрэгждэг Австри ийм бослого байна. Тэгэхээр Австри шиг хэзээ сайн хэмжээгээр мэдээ манай хүчтэй мэдээ бид хэдэн хүний гарын үсэг зурсан хууль болсоор мэдээ ийм дараагийн бид нар бол эхний ганц удаагийн хуулиар бүхасаа шийдвэл болохгүй. Гэхдээ бид иргэнийхээ мэдээ улсын мөн зөвлөсөн энэ хуулийг хэдийгээр сүүлд тэгээд бүсгүүлээд санаалсан юм улам нээж өгсөн. Швейцарын иргэдийн авцсны хууль энэ бол маш сайн тодорхойлсон. Швейцарт одоо ухаанаар Швейцарт энэ 5 долларыг маргаад байна. Энийг чинь тэгээд шууд иргэд санаалсан энэ хуулийг шийдэж чадахгүй байна. Бид бүхнийхээ санд асуудал явуулдаг санд асуудал шийддэг юм гэж бодож шүү дээ. За энэ хуулийг бид тодорхойлсон хэрэгж байгаа. Монгол улсын боловсролын байгууллагын хэдэн рүү байна. Наран хорон боловсролтой нийт иргэдэд зориулсан нийтдээ сонсол явуулсан гэдэг юм шүү. Дараагийн настай 15-2-2 настай улс орн болон орон нутгийн ажлын аливаа асуудлаар мэдээлэл авч их бүргийн үүрэг гүйцэтгэх нь жоохон уран зохиолын хэсгийг байна. Нээлттэй томсолдог юм байж байгаа нь хаашаа үүсгэн энэ бас гэж байгаа 21 Монгол улсын эсрэгүүлийн аюултуудын албаар гэдэг хуулийн хэлтгүүд яваа. Яагаад гэвэл энэ залуучууд аюултуудын ингээд энэ албаач хүсэж байгаа тав хүн аргасж байгаа энэ тэмүүлэлч нь бол Монгол улсын ирээдүй бол тааны асуудал. Таанд ирээдүйдээ Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн энэ Монгол орны хуулийг авч аймаг нийслэл хот дүүр хаалт гэдгийг дараалал. Тийм учраас та нар энэ хууль бол манай хөлтийн цаашдаа ганц зөвлөмжөөр бодож ингэж сайн юм болохоор дараагийн утга найруулгын гэх юм уу иргэдийн оролцоон баримтлах зарчим дээр иргэдийн оролцоог хангалтаа дараах зарчмуудыг баримтлана гэж тоочоо биччихээд араас нь дахиад залгаад энэ зарчмуудыг баримтлана гэж нэг агуулгад зарчмуудыг баримтлана гэдэг үг хоёр удаа хэлсэн байна. Тэгээд түр оюутнууд маань бас ярьж тийм ээ. Ингээд саруул гэх түүний хуулийн хэсгийн багийг ихчгээд гэсэн тийм ээ. Оюутнууд маань дуруу ойлгосон юм шиг байна гэж тэр дээр оюутнууд итгэхээр ойлгохгүй хэмжээний зүйлийг ингэж бичиж ойлгохгүй тавьсны дараа хүмүүс ойлгох юм ээ. Жишээлбэл их зүйн улсын ангийн оюутнууд тэдний тамирч мөнгөийг ойлгохгүй байх жирийн ард иргэд яаж ойлгохгүй гэдгийг бас биднэрт нэм санаа хэлмээрээ. За тэгээд түрүүний их зүйн ангийн оюутны ярьсан тийм ээ. Энэ социалист коммунистийн юм шээ. Олонхоор нийтийн ашиг яриад байна гэдэг бас сая хэллээ тийм ээ. Энэ бол нийтийн ашигын тухай гэж байна. За баг борооны хурц дээр ирээдүйн санал асуултаар дээр нийтээрээ буруу ойлгосноор хүмүүсд мэдлэг боловсрол тусмал улсын боловсрол ч юм уу тийм ээ тухайн асуудлыг шийдвэрлэх хэмжээний мэдлэг боловсрол тусмал хүмүүс олонхоор нийлж буруу шийдвэр гаргах яах вэ? Бидний нэг чанар цөөхөн зүрхнийг ярьж цөөхөн зүвийг ярьжсэн дараа бид нар цагаат хэлж ирсэн маш олон жилийн дараа тийм ээ. Тэгэхээр баг борооны хурц дээр мэрэгжлийн түвшинд ярьж байгаа цөөхөн хүмүүсийн санал
Монголын сонгуулийн систем бол цөөхөн үзэл бат цөөхөн сонголт авчихсан. Тийм учраас ингээд процессораар явъя, эсвэл тусалж явъя гэж. Яг энэтэй адилхан тийм тэр хурд дээр цөөн хүмүүс яг зөв ярьж ивэл тийм ээ зөв асуудлыг шийдэх гэвэл тэрийг яах вэ? Одоо тэнд ирсэн хүмүүс одоо намын гишүүдээр олонхоор юм уу? Эсвэл бүр баг дээр хамаатан саднаараа нийлээд өөрсөндөө олонхоор нийлж энэ одоо шийдвэрийг гаргах байгаа ийм тохиолдол хийгээд шууд утгаараа манай энэ орцооны улмаар нийтийн ашгийг ханган шүү гэж шууд ард ирдэг. Ингээд одоо зарлчих нь бас арай тохиомжгүй асуудал юм уу гэдэг саналыг хэлмээр байна. энэ үгээр дурмаа болсон. Санал асуудлын дөрөв бичлсэн одоо тийм хүн ихээр өөрийнхөө хурдаа татхаа ухааны дотор одоо ахаад тэрийгээ хурдаа эндний хурдаа энэ санал асуудал тохиолдох гаргаад тэрнийг одоо үндэстэй бичлүүд дахин санал хугаад явуулах гэх мэт ийм одоо тэр журмууд гэж оруулах. Тэр бол нөгөө баг хараа нийтийн санал асуудал явуулах журм гэж баг харааныхаа нийтийн хурдаа хэлэлцэж баталсан чир журмынхаа дээгэн сахилах юм аа. За ингээд бүрдсэн гэсэн одоо гачаанууд таавны баярлалаа. Одоо асуудалтай таавны хамт хийх. За ингээд миний хол чамд байна. Иргэний автобусны хуулийн танаа бүгдээ гаргахыг дэмжиж байна уу? За гараа дэмжиж байна уу? За бүгдээ дэмжиж байна. Их баярлалаа. Энэ гайхал болсон бүгдээ дэмжиж шүү.